Нартай. Борооны тусааши. Нэг хүн нэг үг хэл. Нартай. Борооны Тусаа шиг. За ингээд бид бүхний подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бүх сонсогч нартай энэ хүү сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд өнөөдөр сайхан сүр бараатай хоёр зочинтойгоо хамт англиунтайгаа хамт англиун ч уг нь том үндэ. Уг нь энэ дундаа бидрээс уг нь том хүн байдаг байсан чинь. Биднэрээс хөнжиг шиг юм байсан. Сайхан хоёр зочинтойгоо хамт за тэгээ хамтарч ажиллаж байгууллагуудтайгаа хамтдаа ингээд бид бүхний дараагийн дугаараа эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд бүгд хамтдаа Сисний сүүлийн дугаар. Сисний дундах одоо хагасан дуусч байгаа гэсэн. 5 дахь дугаар. Одоо 4-р сисний 5 дахь дугаар маань ийхүү дуусч байна. Англиун маань энэ сиснээс хоошоогоо байхгүй байх нэ. Тэгээд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ингээд хамтдаа подкастаа хийцгээе. За зочдоо танилцъя. Сайн байцгаана уу? Манай Нэжүү Мүүчи хоёр маань ирсэн байна. Ингээд сайхан нэртэй. Хослоод байгаа юм. Хос баг. Нэжүү Мүүчи хоёр зочин маань. Сайн сайхан юу байцгаана? Уран бүтээл өндөрөө Мүүчи. За, юуны түрүүнд бас подкастт орж оролцуулж байгаа та хоёртоо баярлалаа. Тэгээд ер нь айгүй завгүй л байгаа. Шинжлээс хойш тий одоо шинэ клипний ажилдаа маргаашнаас орохгүй л. Тэгээд сая бас нэг газар дуулж агаад ирлээ. Тэгээ нөгөө подкастын сонсдог болохоор айгүй дуртай болохоор тэгээ цаг заваа гаргаад хурж ирлээ. Маш их баярлаа. За тэгээд манай үзэж байгаа хүмүүс ч гэсэн бас өмнө бас мужиг оруулъя гэд хэд хэдэн бас би комментууд бас харж ирсэн. За манай Нэжүүгээр юу вэ? Сайн сайхан юу вэ? Нэжүү гэж юу юм бэ? Бас манай үзэгч танихгүй мах шин. За намайг Нэжүү гэдэг. Нэжүү гэдэг нэр нь трейдер нэм. Тэгээд яг жинхэнэ нэр их юм бол Тэмүүжин. Тэмүүжин. Таяр камерлаа харах шаардлага байхгүй. Би тэрл бол харах та амар нөгөө камертай харьцаар байгаа даа. Нэжүүр амар камерлаа. Тэгээд арилжааны нэрийг Нэжүү гэж гарч ирж ирсэн. Намайг бүр нөгөө жоохон байхад манай гэр бүл үүжин гэж дууддаг гэсэхгүй. Тэмүүжин гэдэг үүжин гэдэг. Тэгээд арилжааны нэр бодож олох хэрэгтэй болоод. Тэгсэн чинь үүжин гэдгийг үүг нь хасаа хийчих урдлынх нь. Тэгээд үжин болонгот үжингийн тонгорох чи. Тэгэхээр Нэжүү болно. Тэгээд Нэжүү гэж арилжааны нэр гарч ирээд 4 жил 5 жилийн өмнө юм уу? Тэгэл тэрнээс хойш арилжаа хийгээл яг явж байгаа та. Би даас яг full time trader яг арилжаагаар амьдарч явдаг. Nice. Арилжаа хийгээд англиун тэр асуулт асуух аа шууд. За шууд яа бүгд тэхүү те. Шууд л сайхан асуулт хариулт юм чи. Зүр яг арилжааны талаар миний мэдлэг бол яг тийм сайн бол биш. Гэхдээ ерөнхий зүгээр энэ том зургаар нь мэддэг байхгүй. Тэгээд мэдээж мөнгөтэй бол байнгын харьцдаг хүн байлгүй дээ тий. Тийм л хат. Тий. Мөнгөн дунд эргэлдэж байдаг хүн гэсэн үг шүү дээ. За тийм юм чинь эмэгтэй хүнд бас мөнгө зардаг л байж таа. Нэг эмэгтэйд одоо хамгийн ихтэй хэдэн төгрөг зарцуулж байсан бэ? Нэг удаа. Одоо ингээд энгийн залуу нэг болзон дээрээ хэдэн төгрөг зарцуулдаг болвол трейдер хүн нэг болзон дээр хэдэн төгрөг зарцуулдаг юм бэ? За зүгээр энгийн жишээ авъя заа юу. Трейдерүүдийн босхыг чи тавьчаач одоо ингээд шууд хэлээд. Гэхдээ энэ бас хэцүү л те. Яг трейдер хүн одоо энэ нь дундаж ойлголтохгүй одоо трейдер хүн болгон мөнгө олдгүй хүн гэж байгаа шүү дээ. Одоо амжилттай трейдер. За тийм. За амжилттай трейдер. Яг нэг удаагийн болзон дээр гаргасан тооцоо юу эсвэл зүгээр л ер нь дундаж юу тооцоогоо. Ер нь хамгийн өндөр тооцоогоо л. Тий, хамгийн өндөр тооцоогоо л хэлж. За нэг 7 сая юм уу? Тэгээ 7 арай хүрэхгүй ээж магадгүй. Тэгээ нэг 6 орчимлах нэг удаатай бол магадгүй 5 бах. Тийм доош магадгүй шүү. Сайн санахгүй. Тэгээ яваасаа эмхтүүн тооцоо хийж тэрийг тооцоо сууж идэг залуу ингэж юу байх вэ? Гэтэ хүй тийм хүмүүс байдаг шүү. Жишээ нь ийм жишээнүүд байдгийн заяа. Манай одоо таньдаг нэг эмэгтэй найз маань салсан чинь найз залуу энэ бүх хугацаанд чам зарцуулж исэн бэлэг болон мөнгийг надад эргүүлээд өгөө гэдэг тийм паах. Эрэгтэй хүмүүс өрөнд гэхдээ тэгж тэнэгцдэг те. Тийм юм байд юм байл шүү. Тэр бэлгээ авъя, энэ бэлгээ авъя. Арга ядаад бүр нэг юм чатлах хүсэл төөрөөлөөр хийдэг сүнхэн чатыг бичиж байгаа тэр юм болов. Тийм. Эрэгтэй хүн чааш нэг юм санаал ялагдаад ингээ бүр нэг шалдаа буугаад ингээд бүх юмний новшолцсон байгаа шүү дээ те. Тэгэхээр чаавас тэгэл хамгийн нэг юм авъя. Одоо намайг юу ч болцсон яад ингээд нэг хохирох гэж байгаа л арган чаавас тэр юм шиг ба. Мүүчид тийм юм байгаа юу? Яг мөнгө нэхгүй ч гэсэндээ одоо нэг юм дараа салсныхаа дараа чам руу ингэж нэг юм татлаа тутлыг болж исэн юм кейс. Гайгүй баха. Гайгүй л юм шиг байна. Бас нэг ямар тэгж орж ирэхгүй л дээ. Өгсөн утсаа аав юм аав. Эмэг өгч аав. Нөгөө хүнээс тийм юм авч байгаагүй болохоор авч байгаагүй юм чи юу гач. Чи нэрээ хамгийн том авчихсан юм юу вэ? 300 сарнаатай 20,000 төгрөг авчулсан сарнаа болгонд нь.
Гүй би тийм авч байгаагүй. Яг хав пенц тоглуулагч. Пенц гоё те. Тийм пенц тоглуулагч авч ирсэн юм байна. Гоё бэлэг байна. Тийм. Тэр бол үнэтэй шүү дээ те. Тийм баха. Би ч өөрөө нөгөө хөгжмөд дуртай. Хөгжмийн хүн болохоор. Урлын үнэтэй. Тийм тэр бэлэг бол надад гоё мэдрэмжтэй санагдчихсан. Миний бол эрэгтэй үнээс авч ирсэн хамгийн том бэлэг үнэртэй бас л юм. Чиний эмэгтэй үнд өгсөн хамгийн том бэлэг юу вэ? Гэхдээ би ч эмэгтэй үнтэй гэж юу вэ? Би ч амьдралдаа хоёрхан л хийгстэй шүү дээ. 8 жил нэг төгөр гэсэн. 8 жил заа нэг. Зүгээр л өгчийсэн бэлэг. Тэр чинь би баг бэлэг өгдөггүй гэсэн үг байхгүй юу? Баг Бэлэг чи 8 жил болж амар. Оо яг тэр 8 жилийн хугацаанд ийм. Тэр үе чинь ашигтай трейдер байгаагүй. Тийм алдагдлаа трейдер байлаа тий. Тэгэхээр олсон бүх юм нь бол арилжаанд явдаг гэсэн юм аа. Яг нин ууг яг бүх л мөнгө бол юу гэж тэр охин наад хүрхгүй байна яг үнэндээ. Тэгээ одоо болохоор жоохон нэг юм завс нэг цацруулж штэ нэг гайгүй тий. За тэнгуут яг нэг бэлэг мэлэг хэм бол 3 сая орчмол л хамгийн үнэтэй бэлэг юм болов. Үгүй хамгийн үнэтэй бэлэг гэж ээжтэй л юм байна дөө эмэгтэй юм шиг тооцсон. Хамгийн үнэтэй өгсөн бэлэг юм. Би 999 ширхэг сарна. Баяр болгоноор өгдөн штэ. Nice. Баяр болгоно. Оо nice. Гоё юм аа. Ээж нь сүүлдээ жоохон загнахгүй байна. Эхэндээ эвгүй сүүлдээ баг өөрөө утас барыг дсэн хаана нөхөн юм. За тэнгууд пүү ах та өөрөө хамгийн үнэтэй ямар бэлэг өгчихсэн бэ? Би нэг дээр үедтэй одоо 10 жилийн өмнө. Им яг гэсэн. 10 жилийн өмнө би нэг тохоо үед чинь би ч одоо нэлээд залуухан байх хүүхд дээрээ байсан байгаа шүү дээ 10 жилийн өмнө. Тэгээд би нэг цалин би нэг сая 400 мянга авдаг гэсэн тохоо үед гайгүй цалинтай. Тэгээд сардаа яг сая 400 мянга төгрөгнөө л орлоготой. Тэр үедээ бол дажгүй санагддаг байсан. Тэгээд ингээ мөнгө төгрөгөө өрөөд юм зам өрөхөөр надад нэг 800 мянга төгрөг үлдчихсэн аахгүй юу. Тэгээд би тэр 800-аараа найз өхнийхөө төрсөдрөөр нь тэглгүүрийн доороос би нэг юм аймаг зүйлт бүгжл авчихсан. Яг надад тулцсан 800 мянга төгрөг гэсэн. Тэгээд тэгж л би нэг насаа хоос ортол нь одоо тэгж нэг удаа юм авчихсан. Бүгдээ зориулаад тий. Одоо тэр чинь тухайынхаа бүхнийг л зориулах шүү дээ. Тэрний араас ахиж тэгж бол юм хтанд үнэтэй идэл ялангуяа авч байгаагүй мэн. Гэхдээ одоо 800 ч одоо тэгэл тэдлүүд дандаа хамгийн багтаал орох хэлвэтэй. Одоо нэг хүмүүсийн нэг юм яриад байдаг дам яриач гэх юм уу тийм юм байдаг шүү дээ. Хүнд гутал бэлгэлж болохгүй гутал бэлгэлэх юм бол хол яваад өгдөг гэдэг ч юм уу. Цаг бэлгэлүү салдаг гэл энэ дээр та бодол ямар бодолтой байдаг вэ? Өстө боддгүй ш надад бол цаг бэлгэлүүл амар гоё. Би нэг цаг бэлгэлж үзсэн. Цагийн бэлгэний сонголч өөр айгу бас гоё сонголт санагдаад байдаг ш надад. Тэгээ салсан уу? Гүү. Авч үзээгүй өгч үзээгүй л дээ зүгээр. Зүр ер нь гоё гэж. Ер нь гоё. Би л өгчээсэн. Үгүй гоё. Болоогүй ш. Шал цэрнээгүү захтаал та. Аяа. Өнөөдөр ер нь эмгэгтэй хүний л талаар ярих юм шиг. Эмгэгтэй хүнээс ч бэлэг авч байгааг удсан байна уу? Өөр хэмжээ одоо ийм их юм зориулчаад ингээд чамд эргүүлээд нэг ч надаа ийм зориулж ам чинь би ч гэсэн ингээд өгөх хэрэгтэй. Тэгэхээр тийм ухамсартай л байх хэрэгтэй л дээ. төлөвлөж байгаагүй юм байна. За дамжуулъя. Манай аав яг ингэж таахгүй. Миний охин ингээд хүнд ингээд үнгүү юм гэж юусэн хаач байхгүй. Ахны өвшөнт л байгаа. Тийм учраас ингээд хэрвээ ингээд хүн чам сэтгэл зориулвал чи эргүүлээд зориулах хэрэгтэй. Эсвэл ингээд зүгээр мэй гэд юм өгөх юм бол тэр чи эргүүлээд ингээд төдий хэмжээнийхаа юмыг тэр хүнтэй буцааж өгдөгөө гэдэг болохоор би айгу юм авсан бол өгдөг зарчимдаа л айгу. Тийм шүү тийм. Одоо ингээд марга бодгоч айгу гоё чөлөөтэй явдаг шүү. Тэгэхээр таяр гоё нин уггүй бас ярихыг хичээцгээрээ. Тэгээ маа үзэгчч их айгу гоё ойлгодог. Олон жил үзэж байгаа сайхан үзэгчд байдаг. Тэгээд үуч ингээ одоо чинь сүүлийн жил ингээд нилээн өсөлт давлаа шүү дээ. Юун дээр Монголд бол ялангуяа дуугаараа тэр карьерийнхаа хувьд те айгүй өндөр өсөлтийг аваад ингэсэн чинь баярлаа. Ер нь ингээд хүмүүсийн хандлт мандалт нэлээд ихсээд ирэхээр бичиж байгаа залуучуудын чанар дэшээ ингээд бас яваад одоо тэр төвшний хүмүүс ер нь харьцаж гинөө бичиж гинөө хандарч гинөө болцооны саналууд ирж гинөө тэр ертөнцийн хүмүүсээс Тэр ертөнцийн хэр урлагийн хүмүүсээс гэж юу одоо урлагийн томчууд асч магадгүй те нэг амар тийм эрэгтэй хүний тал дээр за яг өмнө нэг хүн нэг сайн мэдгүй байхад яг за нэг ганц хоёр хүн бичдэг байсны хувьд бол байсан. Одоо ингээ арай нэг жоохон олон танигдаад ирэхээр яг тэгэл хүмүүс ингээ биччихэл байгаа юм л та. Гэхдээ одоо нэг өмнөх миний тийм болцооны амьдрал одоо энэ хосын харилцааны тийм амьдралаас нэг өөрчлөгдсөн юм бол байхгүй гэж бодож байгаа. Харин ч би өөрөө илүү амар юм хаалттай, болгоомжтой, яах гад байна энэ хүн гэж нэг бодолтой болцсон юм шиг надад санагдсан. Тийм. нэлээд болгоомжтой болсон нь. Хүмүүстэй уулзахтаа ч гэсэн. Тийм шүү дээ. Тэр чинь ингээд яг уу нэг хүн уулзсан ингээ хойлоо кино үзье гэвэл би ингээ бод. Кино үзчихээ яах вүлээ гэж бодчиход талцаа. Тэгээ өнөөдөр чи юу хийж ийн гэдэг миний ер нь юу хийх ч одоо энэ ямар ч хамаа тийм. Айгуу юм сонин болцсон байлээ. Тийм байна да. Хамгийн сүүлд хизээ болцоонд гарцгаав таагаар. Саяхан. 7 хоног дотор шүү. 7 хоног. Тийм үү, nice. Чи санахгүй байна.
1998. Тэр 1947 оны намар гэж яасан тий. Тэгээд гэж нэг бугталаан болж байгаа. Толоо үзнэ нэг дэйх юм. Нэрээ болцохгүй юм уу тийм үү чи? Нэрээ болцохгүй байгаа. Үгүй юу юм шүү зүгээр нэг. Яг нэг хүнтэй суух ч юм уу хүнтэй үерхэн гэсэн бодол төрөөгүй юм шүү. Яг тийм бодол хүнд орж ирдэ ч за би нэг ер нь одоо миний карьер ер нь болчлоо. Би ер нь за нэг дуу муу хийгээд үзчихлээ. За ер нь одоо ингээд хорн гарлаа тий. Эрэгтэйнд бол тэгдэж эмэгтэйнд яа тийм мэдгүй хорн гарлаа гэж үйд юм бэ. Уураг уурлаад байгаа шүү. Байдгүй. Таны хор гарт юм гардаг. Ихтэй нэг хорн гарна гэхэд. Үгүй би тэгтээ хор гарна гэдэг юм өмнө ярьлаа. Ярьсан баг. Ярьсан тий. Харин Хор гарна гэж бол миний бодлоор бол нэг байдаг зүйл шиг бол санагддаггүй. Тэр яг нөгөө их талаасаа сонирхол буурна гэдэг зүйл дээр л яригддаг байхыг эрэгтэй хүний тал дээр тийм. Ингээд ер нь хүмүүсээс ингээд сонсоод тахт нэг ийм чохонтой уулзч үзмээр, ийм ч хүнтэй уулзч үзмээр гэм сонирхлууд байгаа шүү дээ. Бүх хотод хүрх харагддаг тийм насн дээр явж байгаа хүн ч юм уу. Тэгээ бүгдэнтэй ингээд уулзаж үзээд за ерөөсөө ингээд ийм одоо ч нэг олон хүнтэй ингээд уулзаад явах те ингээд ийм гээл нэг хүн тийм дүнлэлтэнд түрээд гэр бүл зохиод юм шүү га. Эрэгтэй хүний тал дээр сонирхол буурах, эмэгтэй хүнийх дээр гэвэл бас тийм байж магадгүй. Гэхдээ хүн болгоноос л өөр өөрсдөө шалтгаалх байх. эмэгтэй хүмүүс нэр хортой болов. Эмэгтэй хүмүүс зүгээр яг энэ хүн миний нөхөр болох юм байна гэж бодсон цагтаа суучд юм шүү. Зүгээр Тэр нөгөө хидтэй байх намаагүй. Тийм. Одоо тийм 18-тай 69-тэй чортойч тэгэл нөгөө хүндэл амар хайртай болчих юм бол тэгээ суучдаг юм шиг байна. Нүд эрэгтэй хүмүүс болохоор арай болоогүй байна гэж бодоод явсаар байгаа л тэгэл бүр эцэст нь нэг юм шийдэж сонголт хийдэг юм шиг байна. Одоо л гэхдээ бүр тулгадаг болсон баха тий. Сошиал хөгжөөд. Тийм 30 гараал Нөгөө ер нь 40 төхөөл. Азийн гэрэлт чинь уг нь айгу эртээс шүү дээ. Тэгсэн чинь саяны юуны төрөлт мөрөлт бүр амар бурцсан ч одоо тэгэл тэрнээс бас хамааралтай л. Заяра багасч юм шүү. Солонгос. Япон солонгос бүр дээр байсан л та 10 жилийн өмнөөс амар буураад эхэлсэн байсан. Төрөлтөн дээр амар их арга хэмжээ авдсан шүү дээ. Тэр чинь. Одоо үеийн эцэг эхнэр ч гэсэндээ ер нь их амар бас оройтолошт гэхээ болцсон юм шүү тий. Тийм цагаан сар мараар нэг тэхээ болцсон байх. Надаас бол нэг ч хүн баг нөхөр сүдэр яасан бас гэж асуугаагүй шүү дээ. тийм үү. Тийм. Таяраас асуудаг. Надаас асуудаг юм байна. Гэхдээ ерөнхий бол хилдгийн надаа. Яг одоо ингээд бас хүнтэй болов бас болох хэрэгтэй ч юм шиг. Гэтэ чиний амьдрал чи өөрөө л мэдгээлтэй ихтэй. Тэнгүүд нөгөө намайг манай найзуудтай айгу харьцуулж боддог. Манай найзууд ч одоо ихэнх нь нөхөр хүүхэд гэр бүлээ зохиоцсон. Тэгээд намайг ингэж явж байгаа хоцорчих вэ дээ гэж юу бодд юм шиг. Тэнгүүд ээж хажуунасгүй ингээд миний охин ингээ өөрийнхөө амьдралыг өөрөө мэдж байгаа гингүүт аав хамаг дэжгүй залуучууд нь тоосчихна. Охтууд ч амар ингээд шилээд авчдгийн шүү. Тэгээ гологдлууд ерөнхий үлдчих магтгүй шүү гэсэн юм аав надад ер нь хэлчихсэн юм. Гэхдээ урлагийн эмэгтэйчүүд чинь өөрсөө дүү гоё модель залуучуудтай Гэхдээ юу л гэдэг урлагийн алууландаа манай үзэгчтэй. Нэг бодлоо. Одоо та юу ярьчихсан бэ? Урлагийн охтууд гоё нөгөө алуус масаа зүгээр л тоглож байхгүй юу? Гоё модель залуучуудтай суудсан байдаг. Үстэй модоно гэдэг. Модоно Ихч мэгч маань гэдэг шиг чи өөрөөсөө дүү хүнтэй суул яах вэ? Үгүй бах гэж бодчихно. За мэдгүй амьдрал дам гарч нэг талаасаа болохгүй. Гэтэ яг өнөөдрийн төвшөнд би бодох нэ нэг юм өөрөө би төлөвшсөн хүн ер нь айгуу дайггүй юм шиг надад санагддаг байхгүй сэтгэл хөдлөлөө ингээд дарж чаддаг уурлал баярлуул ингээд яаж нэг төвтап хүнд би ер нь дургу. Тэгэхээр нас залуу байна гэхээр яг тийм өөрийнхөө эмоцийг удирдах чадамж төдий хэмжээгээр арай жоохон бага ч юм шиг надад санагддаг байгаа юм нэг талаасаа. Гэтэ насаар дүүчгэсэндээ тийм ондог төлөвшөлтөө хүмүүс байж байх л та. Гэтэ дүү бол биш гэж би бодож байна. Та нар ингэж боддгоо шоудж байгаа сууж болно гэж боддгоо. Нэг ийм кейс байна. Манай найз шоудж явж байгаа найз залуутай танилцчихсан. Тэгээ тэр хоёр айгүй гоё үерхэд айгүй гоё ингээд болоод бүтцэн. Тэнгүү тэр хоёр хүний харж байгаа өнцг нь хаан таарах нь ингээд нэг чухал биш. Хүн ингээд амьдралтаа анх удаа клабороо явж исэн чи хүнтэй танилцчих чинь билүү те. Тийм одоо байхад ингээд яг суур хүнийг нь л хардаг. Бас байдгийм байна гэж би найзынхаа одоо түүхээс ер нь харсан. Тийм. Нэг шал өөр юм байна уу? Чамд бол клабд бол найз хүнтэйгээ танилцсан гэж бол байхгүй гэж бодож байгаа юу? Тийш ер нь тийш үгүй мэдгүй би л тэгж өссөн юм уу хүмүүцсэн манай ээж авал намайг манай аавч нь урлагийн үнтэй сууж мөн урлагийн үн хань болтгоо шүү ч тийм дээр үе нэг тийм чамдаа хандж бол хилээгүй зүгээр манай энэ монголчууд нэг тийм яриад тийш дээ үгүй манай ээж хөгшин л тийм болохоор би нэг олд скул яг хөгшин хүмүүсийн л ер нь школтой ер нь эмэгтэй хүн тийм байх хэвээр эрэгтэй хүн тийм байх хэвээр гэсэн би бүр зарчимтай байдаг юм. Юу тийм ихтэй эмэгтэй хүн баар нь танилцаад тэр харилцааны хол явдггүй ч тийм үү зүгээр би л тэгж бодд эсвэл тийм эл бодлоо да тэр бол. За тэгвэл нийжүүгийн хувьд байна штэ.
биеэр дүүрэн шивэстэй охин ээж автайгаа танилцуулах гээд орох юм бол гэрийнхэн чи яах вэ? Шивэс нь одоо юу дээр баха гайгүй баха манай ээж авч нөгөө харьцангуй юу хүмүүс ихгүй юу. Тэр тал дээр бол чөлөөтэй одоо тэр хүн юугаа хийн үү яанууд дээр бол хамаагүй. Хамрандаа эмхтэй. Тэгвэл ер нь бол манай аав шивэсийг үздэггүй. Тиймээс надаас нэг шивэс багтгүй. Манай аав шивэс тамиг татах ч гэдэм үү тиймэрхүү бүр үзэж чаддгүй. Би тиймнээс амар холохгүй. Тэр угаасаа тиймнээс хоол юм чинь бидээ зүгээр биерээ дүр охин танилцуулахгүй юм халь шивэс мэрстэй бол ойлгох л та. Гэтэ бие дүрээ шивэстэй охин ачуулаа. What the fuck гэх вэ? Өмсгөндөө ингээ хоёр эмхтэй. Хамрандаа нэг эмхтэй. Гаран дээр персингдүүч яах вэ? Тийм бол тэгээд аваад идчих чинь. Гаран дээр амар том бууны шивэстэй бол яах вэ? Мэдхгүй юм даа тэгэл. Бууга харуулаад явахгүй л гэдэг очиж зүгөө баа. Тэгээд би тэгтээ шууд тэгдэж штэ. Нэг охинтой харилцдаг ч юм уу за харилцна гэж за энэ охинтой харилцаагаа боддог ч юм уу шууд ээж удаа хэлчихдэг. Амар тэггүй бол юу гэдэг. Тийм би. Чи хайчих гээд байгаа. Өөрөө яах гээд байгаа. За хэлчлээ амар. Тийм наач бол айгу зүш би ясэр тийм. Эсвэл хаяада бүр харилцааг үүснэ гэж бодлоо хэлмээр санагдав. Нэцтэй гарах гээ тий. Нэцтэй яллаа намайг дуудаад. Хайж араас энэ линкийг яваа. Найз өхөн гэртээ ганцаараа ингэ. Ганцаараа ингэ хэцүү ингэ би гэсэн очихоос. Нөгөө нь яаж ч хэцүү байгаа даа тий. Би яг энэ нөгөө шивэсэн дээр тэгж бод. Би өөрөө нөгөө олон шивэстэй болохоор зүгээр ингээд хэрвээ хадамтайгаа танилцсан чинь ингээ миний шивэснээс айчул яана. Намайг ингээ шивэстэйгээд голчул яана гэдэг тийм бодол бас нэг үе төрөөд идэг байхгүй юу. Тэгээл зүгээр шивэсэн дээр ямар бодолтой байд юм бол доо л гэж бодсон. Шивэсэн дээр үү? Мөн чи шивэстэй юу? байхгүй. Гоё юм аа. Нэг хэлүүлэхдээ Таир ингээд ихнэр нөхөр хоёр сая. Таирын хүүтэй чи англиан сууж ийн гэж боддоо. Таир хүүгээ англиантай суулгах уу? мэдхгүй юм да. Би бол суулгана гэж бодож байна. Яагаад гэхээр биш үү? Яг шивэс гэдэг зүйлийг ингээд тэр зүйлээрс болж яг анхлуун гэдэг хүнийг бүтэн өгөөсгээд наа охинч дэмий гэж дүгнэхэд амар юм. Сонирхолтой байх нь шүү дээ. Тийм ингээд Хоёр гэс хөгддөг. Одоо таир цаг байна гэдэг. тийм зүгээр л миний хүүгийн сонголт би ингээ хүүгээ тийм юм сонин охин сонгохоор төлөвшүүлээгүй гэж өөртөө нэг итгээд тэгээд ингээд хүүгийн сонголтыг хүндэлнэ. Тэгээд мэдээж уулзч үзээд харилцаад бол анхлуун бол амар хөрх охин. Байн өндөр дээр анхудаа таарч. Хадам ээжүүд тэгээд бишээ ээжүүд тэгээд хүү бишээ охиноо нийжүүтээ суулгах уу? За яг юу гэж бодчих. Чэдэ. Гүй яг уу суулгана. Энэ залуу орж ирэл би ээжтэй 909 ширхэг самна өгдөг гэдэг. Хадам ээжтэй чи хэдий өхөнөр одоо. Ээжээсээ доор оруулна л та 998 ч. Тэгээ нижүүгийн хувьд бол яг уу суулгах л баг. Гэтэ нижүү айгүй юм сэтгэл хөдлөл маш өндөртэй хүн өвчгөл санагдаж байна. Тэр охиндоо юу гэж захих вэ? За наа чи нилийн савлгаатай нөхөр вэ шүү. Бас жоохон 50 байлгаарай. Тэрэд нь яг болт юм уу? Тэгээ гол нь энэ хийж байгаа юм нь урт хугацааных уу, холынх уу, ирээдүгөө хоёр яаж харж ийн гэл бүх юм харж байгаа л шийдэнтэй. Тэрнээс ч яг зөв хувь хүнээр нь харах юм бол тэгээл суулгах шүү дээ. За хүмүүчид сүүлийн үед болцоод сүүлийн болохгүй гэсэн. Гэхдээ ер нь болцоонуудаас та гой хөгжилтэй сүүлийн үеийн сайн болцооны хөгжилтэй юмнууд юу вэ? Гой болцсон чи чинь дуулдаг гэсэн. Тэг чи надад нэг дуулж үзүүлээш гэдэг ч юм уу те нэг юм балаа хүмүүстэй болцох. Окей. Алтач. Окей. Тэгэхгүй би яг энэ зах зээлээс нэрэдтэй утцсан болохоор бүр айгүй юм хүлтүү байна. Чи бүр гис гэж нилээ удах нэ одоо. Гайг баха. Яг өөрийнхөө амьдрал дээр одоо толгарсан юмнууд гэхээс илүү нэг юм. Нэг сэдвийн хүрээнд ярил би гайгүй байх бах. Тийм. Мөн чи салаад нэлээд удаж байгаа юм уу тий? Тийм шүү дээ. Одоо жил 9 сар 2 жил мэдгүй тийм. 2 жил өгч байгаа юм тий. Мөн чи караоке ороод өөрийнхөө дуу дуулдаг уу? Наач нэрээ тий. Сүүл маа найзын төрсөн өдөр болоод би ингээ амьдралтаа яг 2 туудгаа караоке орж утсан. Тэгсэн чинь маа найзууд миний дууг хийцэн байсан байхгүй юу? Гинт тэр дуу яваа тэнгуут ингээ тэр миний яг ажил шиг санагддаг болчихж байгаа байхгүй юу? Дуу дуулах чинь. Тэг миний ингээ дууны ая яваад ирч би бүр гинт нэг юм найзуудтайгаа нэг юм фан биш. Нэг ажиллаа хийх гээд байгаа юм шиг мэдрэмж нь авч ирсэн. Гэтэ яг найзуудтай зориулж дуулж өгчээсэн. Шууд гарангуудаа сайн байцгаана уу гэж мөрөлөө. Та бүхний тоолыг сонсон ингүүд найзууд маань үү гэж. Та бүхний баяр дээр баяр нэмэхээр би ирлээ. Бүгдээрээ дуулаарай. Наваа Мужиг хамгийн сүүлд юун дээр харсан байна? Тесогийн шинжил дээр харсан байна. 12 сарын 30-нд тий. Тий. 30 дэс нэлийн хамгийн бараг сүүлийн шинжилгээ нэг ус. Миний л авын нулимгийн сүүлийн шинжилээс. Тэгээ ардаас нь тэр чин хэдэн мянган хүнтэй шинжил юм бэ? Тэр бугын тухай спорт цогцолбор битүү. Дараг тоол яг нэг юм фестивал шиг шинжилгээ байсан. Том компани үстэй тий угсаа. Том групп шүү дээ.
Тэгээд би нөгөө нэг тэдний нэг компани дээр оогч тэ тэгээд шинжилгээр ноцсон аахгүй. Тэгээд мөчөө гарч ирчихсэн. Ардаас нь таандар гарч ирлээ. Тэгээд нөгөө танайхан гарч ирчихсэн. Танай лейблийнхаа гарч одоо ирчихсэн. чинь юу ямар лейбл байгаа лээ? Ladies only. Тийм. Ladies only. Lady нөгөө Таандрын лейбл шүү. Та гүйштэй. уусаад лейбл хүүстэй өөрөө. Десантахын лейбл биш юм уу тэр? Юу? Мэдхгүй лейбл яриад байгаа. Лейбл ч заавч. Юу вэ? Тоонот биш юм уу? За би тайлбарлаж өгье. За. Одоо ингээд тоонот болохоор ингээд хэрэгтэй гişүүдтэй. Тэгээд манай лейблийн продюсер нь десантах байхгүй юу? Тэгээд десантах ч өөрөө тоонотын гişүүн. Тэгээд ерөнхий ойлголт нь тоонотын эмэгтэй одоо нэг юм эмэгтэй одоо саб лейбл гэж ойлгож байна. Гэхдээ продюсер нь десантах. Одоо манай тоонотын продюсер болохоор дэгийн ах гэдэг хүн байдаг байхгүй юу? Тийм. Тэгээд яг манайх одоо үйл ажиллагаа явуулаад одоо жил 5-6 сар л болж. Хинхэн ба? Чи бай. Би байна. Тэгээ манай baby на гэдэг охин. Тийм. Тэгээд сая сүүлд 2 охин нэмэгдэж орж ирсэн. Нэг нь voice орж исэн охин байсан. Тийм. Мөн тий. Нүүх нь эний бас бистсэн. Манай найз штэ. Тоонотынхнаас хамгийн гой залуу нь хин гэж боддгийн чи. Ахнараас ч хамгийн секси, хамгийн галзуу. Шууд kiss Mary kill лөө. Бүр киво. Тийм шууд 3-ын сонгоол kiss Mary kill гэдэг. Тий. Юу вэ? Kiss гэдэг нь хамгийн халуухан секси шүү. Чи ямар сонио асуултаа байж. Эрках уу? Би ингээд ах нарыг чинь яг юм яг хэрэгтэй гэж боддог юм. хал гэж боддог. Бүгдээрээ яг юм Ахaltaй. ихнэр хүүхдтэй ингээд тийм хүмүүс болохоор ингээд нэг ямар тийч. Гэтэ одоо юу явах ч ах нарт л дуртай яваад байгаа юм шүү. Хааха хараа хүүрээ болдог гэдэг. Эргчлэкслээ би. Тэр дугст амар дагаж дуулт юм л шүү дээ. Харин тийм. Тэр нөгөө нэг харин тийм давлгаалаад тэр мэдрэмж ямар вэ ингээд одоо нэг цэнгэлтхийн тэр чи гарсан уу? Гарсан шүү дээ 2 3 та гарч ирсэн баг. 2 3 та. Энэ дуун дээр бүр ингээд цэнгэлтгэхээр ингээд савж гэнэ үү? Тийм видео миний инстаграмд байдаг шүү дээ. Тэгэл би тэрийг харсан болоо. Амар юм бэл тээ. Тэр үед чи ингээд шилийнхаа цаана уйлж идэх юм ингээд. Нөхөс чи ингээд досолж хослоо. Мужиг сая нөгөө тип тап хүн дургу гэлс. Шууд дууных нь үг. Дуун дээр нь тип тап гэж гардаг тий. Яаж юм бэ сэтгэл тип тап гэдэг. Тийм. Тэгэхээс дууныхаа үгийг ашиглаж ярьдаг байх нэ. Тип тап. Энэ дуугч ялчгүй бүр 101 хэдэн оны 100 юм бэ? Хэдэн онд гарлаа энэ дуу? 23 оныхаа 100 баха. Тийм тэгвэл 23 оны 100 бол октоудараа саагс юм байна. Саа гэж байна. Би тэр үед яг тусдаа гарч исэн байхгүй. Тэгэл гарч ор юм орё гэл манад цуглардаг. Тэгэл тэгэхээр зурагтан дээр яг тэр дууг тавьчил бөөнөр нь өөрөө буудаал тэр дуу дээр гэж ингээл машин чинд явахаар тэр дууг тавь. Нөгөө дуу тавьчих гэж. Тэр бол ялчгүй юм октоудын бас юм алцгар байдлыг юм сэрээсэн дуу гэж бол би хэлнэ. Nice баярлаа. Нөгөө бүүсэлцэн дуу чи юу нэ аль дуу вэ? Бүүсэлцэн. Одоо яг чамаг ингээд амар гинт бүр амар вайрл явсан дуу чам. За бараг яг энэ лэвний давнахаа. Тийм. Тэгээд дараа нь яг энэ юу гэж бодож байна? Young Forever. Сая сүлд гаргасан. Юу ч бодож тунгаахгүй 50 баймар гэдэг баг. Тийм нэг айгүй намуухан дуу байсан ш тий. Айгүй хүмүүс рил хийгээд илүү. Тийм. Эмэгтэйчүүд чинь тэгэл хөдөө гадаа гарахаараа тэр дуун тэр чирэлийг л. Ер нь айгүй эмэгтэйчүүдэд хүрдэг юм шиг байна. Айгүй хайртай штэ сонсогчдоо. Одоо YouTube чи өөрөө өдөртгөө. Ер нь юу байдаг яг миний хувийн өөрийн маань YouTube байгаа. Тэгээд Ladies Only-гийн YouTube байгаа. Тэгээд аль алин дээр нь дуунуудаа ээлжиж тавиал ер нь явчихдаг. Урлагийн хүнтэй чи ер нь одоо сонирхож байгаа залуу ямар төрлийн залуу байна? Өгөөд одоо юу гэдэг чи өөрөө ингээд урлагийн ертөнцид хөл тавьснаас хойш урлагийн хүнтэй харилцаа үүсгэх бодол ер нь өөрчлөгдсөн үү? За ер нь урлагийн хүн дэмий юм байна гэдэг бодол ч юм уу? Нэг юугийн бодол. Урлагийн хүн нөгөө дэмийгүй. За энэ болохоор яг юу? Би яхаа өмнө нь ч нэг ямар үгүй гэж боддгоо байсан ч гэсэн хэрвээ урлагийн хүнтэй хамт байвал яг адилхан ажил хийдэг. Нэг талаас ажил би энийг ойлголцох дээр илүү сайн юм шиг санагдсан. Тийм тэгээд хоёрдугаарт гэх юм бол нэг би ингэж боддог байхгүй. Осууд нэг зүйлийг ингээд хамт хараад нэг зоригтой авах юм бол ингээд урт удаандаа хамт байдаг юм шиг надад санагддаг болохоор одоо бол би урлагийн хүнтэй ингээд хамт байвал илүү сайн ойлголцож нэг юм сэртэжүү байх боломжтой юм шиг юу санагдаж байгаа. Тийм. Ингээл чамд дуулж ирсэн заяа. Ингээ хүмүүс гарч ирэл урд бүжгэлдэж шүү дээ. Тэгэл тэр дунд ингээл амар гой залуу ингээл чамд дагаал бүжгэлээл. Тэгэл дуулаал. Тэгэл тэр чи тэрэнд бүр амар таалагдтал. Тэр чамд бүр амар таалагдтал.
За. Тэгэл дуучин дуусаал чи буугаал явал яг. Тэгэд явна да гэснээс. Байтгүй залуу байна гэж нэг харж ил яваа. Тийм тэгэл явна да одоо тэгээд өөр яах вэ гэж. Гүүж очиж дугаар муугаар нахгүй. Тэгж нам болцчихлоо шүү дээ. Гэхдээ би одоо тэгж яг дугаар авах хэрэгтэй юм уу? Юу авах хэрэгтэй? Instagram авах хэрэгтэй юм юу авах хэрэгтэй? Дугаар авах юу? Instagram авах юу? Дугаараа өгч гин тийм. Дуурай. Нэг цаг чи зүгээр рэндом алхаа явж илээ заяа. Дуу мос амар гоё. Гэхдээ мүүчигийн тоглолтыг үзснээ мүүчигээс дугаарыг авна. Эсвэл Instagram-ыг асууна гэдэг чинь амар сонирн биз дээ. Танихгүй хүн гэж бодъё л доо. Танихгүй хүн шүү. Танихгүй хүн тий. За энэ зүг чи ингэ хөдөөнөөс чиний дууг сонсоог нэг хараад ирсэн заяа. За төсөөлөе заяа. Эсвэл гадаад тэсний хүн ирсэн ч юм уу те нэг танихгүй. Тэгээ чамтай ингэ танилцгаад очиж байгаа заяа. Тэгээ чиний ингэ инстаг асуух хэрэгтэй юу? Дугаарыг ч асууж юу бодох вэ? Тэндэрийн бодох уу? Өө дугаар асуучлаа юм. Тэнийг залуу байж. Энэ инстагаар яах гэдэг юм болчих тийм. Уучлаарай боломжгүй гэж яв шүү дээ. Таалагдвал Таалагдчихгүй байл. Эм дэжүү болоо. чи өөрөө дугаар өгч. Тэгээд чуу байвал тэгэл бичээл өгөх бах та. Тийм. Дугаар бол өгч магадгүй юм биш үү? Магадгүй юм байна те. Ямар хуу залуу ер нь дүрслүүл бидэрт ингээд манай үзэгч нарт дүрслүүл ямар хуу залуу одоо төсөөлөгдөд байна. Саний нөгөө дэжүү гэдэг дээр нэг юм өндөр цэвэрхэн хувцалтай харцсан айгүй юм. Би ер нь хүний харцсан ингээд амар ачаалттай байхгүй юу? Тэг гоё дулаахан тийм харцтай хөрхөн инээдэг. Тийм намаа ирэл юм уу? Хөрхөн инээдэг гэсэн чинь би. Гэтэ хүний инээд яаж ч чухал те. Тий айгүй чухал. Гоё инээдэг хүн ч бас гоё шүү. Инээлгээл аймаар те. Тэ бүү ах игдүүтэй л инээдэг штэ. Миний нэг сонсч исэн төрний кейс байсан байхгүй юу? Сайн урлагийн хоёр хүн нийлэх гэдэг тал дээр хоёр урлагийн хүн ингээд гэр бүл болоод тэгээд хоёулынгийнх нь аль нэг нь ингээд гэр бүлээ авч явах хэрэгтэй одоо юу гэдэг цаг зав зарцуулах хэрэгтэй учраас би ингээд урлагаас ингээд хөлөө татлаа. Чи минь илүү карьераа хөө. Би ингээд ар гэрээ авч явъя. Хүүхдүүдээ би ингээд хүмүүжүүлъя гэдэг нэг тим юм ярилцаад ингээд нэг нь урлагаасаа ингээд холдсон гэдэг нэг тим кейс би сонсч ирсэн. Аха. Тэгээд зүгээр бас хоёулаа урлагын байх юм бол бас хүүхд мөхтдээ анхаарал хандуулах тал дээр бас жоохон асуудалтай байд юм болов уу гэж зүгээр бодчихсон. Урлаг гэхгүй уусаа бүх салбарт ижлэх юм л гэж би боддоо шүү дээ. Яг нэг хоёр салбарын хүн хоёр нь хоорондоо яг л нэг тийм зогсож өгдөг ч тийм үү. Яг л нэг нь хийж байгаа ажил нь оролцоод байна шүү дээ. Нэг залуу маркетинг юм хийх гэсэн хажууд нь нэг ихнэр нь бас маркетинг хийсэн тийм наа чи юм байна гэдээ ороод өлсөлдөө стресс хэрэлдэг чи тэгвэл одоо юм арилжаа гэдэг эмгтээтэй болцгоо. Тэр арилжаа эмгтээтэй одоо чинь чи өөрөөсөө толтно. Дээгүүр алтан тушаалтай эмгтээтэй болцгоо. Чамаас 2 дахин илүү болдог сартаа. За баг боломжгүй байна. Тэг чи чамд амар хайртай мангар хөөрхөн. Амар халамжтай гэрээ ажил. Яг надаас санхуугаар илүү гэж юу? Орлого. Гэхдээ орлогын зүгээр санхуугаар чамнаас ингээ сардаа 2 дахин илүү болоо байждаг. Тийм байж болно. Гэхдээ би юу байхгүй юу? Санхуу тустай явах хэрэгтэй гэж боддог байхгүй юу? Тийм тустай. Тэгэхээр олдгоно. Тэгээ тэр эмэгтэй амар олдог гэж болно. Энэ надад ерөөсөө хамаагүй. Би олж जैन. Тэгээ би тэргээрээ тэр өөрийнхөө мөнгийг өөрөөл тийм одоо аялж маялах бүх тооцоог би дагаа явж тэр өөрийнхөө мөнгө өөр нь байна. Надад ямар самаагүй. Би нэг тийм лидер зам байх хэрэгтэй гэж бодд. Ер нь нижүү бол сайн олдог гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ хэрээрээ юм одоо голд диггер гэж ярьдэн штэ эмэгтэй хүмүүсийг тийм охтууд ер нь ингээ шууд анзаарагддаг уу? Чамаас ямар нэг юм салах гээд байгаа, эсвэл чамаас ямар нэг юм авах гээд байгаа тийм эмэгтэй хүн шууд анзаарагддаг уу? Голд диггер охтууд. Би харьцсан хүнтэй л. Өөр хинэгт харьцахгүй гэсэн үг. За харьцъя гэсэн охин минь за голд диггер байлаа гэж бодъё л доо. Тэр л хамаагүй тэгэхээр. За тэр бол надад хамаагүй. Би ч өөрөө хүсэж байгаа учраас би яагаад өөрөө хүсэж. Тэрнээс би хүсээгүй ээж хахад юу гэдгийг за нэг охин тэгээд тэгэл явуулах. Ер нь бол тий. Мүүчи дээр одоо нөгөө эвгүй чатууд ч юм уу тий. Тиймэрхүү хандлтууд ер нь байнга ирдэг эсвэл ер нь ирэхэ болцсон уу? Чи эсвэл тоохоо болцсон уу? Хандлтуудаа одоо яаж зохицуулдаг болсон бэ? Сэтгэл санааны хувьд, ажлын хувьд. За ер нь бас ч тийм нөгөө сөрөг комент ирэх нь бол баг шүү. Гайгүй. За яхав тэгээд мэдээч дууны доор нэг ганц хоёр тэгээд байж лээ. Тэгэл за яхав тэгэл. Тэр чинь нөгөө өдөр болгон ирээлцтэй нэр айгу тийм их хэмжээгээр биш хаяа нэг орж ирнэ. Тэгээд хаяа нэг гарахаараа тэр чинь нэг хэмээр зүрхтэй дэм бич үзүүлэхгүй. Тэгэл. Хатээ тэг сайнтай муутай хорвоо гэж л хүлээж авчих. Чи орс залуутай соох хоёр нь. Нөгөө. Яа. Одоо яг нийжүүшгтэй манай аав зөвшөөрдөг. Холмостой шүү. Яа. Чи ямар тэнийг юм бэ? Тийм биз дээ. Орс залууч амар холмостой шүү. Бүгд үү. Гэхдээ миний мэдхийн шүү. Гүү хаа. Миний мэдхийн хөөрхий юм. Хөөрхий. Хитэн амт ч холмостой л таамд сурж явах ядрагат л идэг гэсэн. Харууд орсууд амир ядрагат өнөр нь амирч. Чи хаа сурдаг байсан? Хятадд. Хоёрдугаар ангиас Хятад орсууд их байдаг тийм. Орсууд. Хятад тэгэхээр ярьдаг гэсэн үг үү те?
Амар ярих хүн. Үгүй Чи одоо ингээ пүү подкаст бид дөрөв орж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье гэх тарилтээ. 我就题目真，我是很可爱的人，他们4个都是笨蛋，你觉得是很好看吧？ Сая юу гэсэн бэ? Ойлгосон хүмүүс дарагч ирээ. Кат. Шал бозар амар юм хэлсэн. Яа, бозар яваа. Орс залууд уулзчихсан нэрээ. Орс дейтэнд явжсэн нөө. Юм гадаа задуутай орс гэхгүй. Үгүй тэр чинь угаасаа би чинь 3 4-р курстэй. Ер нь Орс руу очихоос л яг Монгол найзлуутай байсан. Тэгээд бид ингээд ийм алсын ярилцаанд нэг эргэлтэйсэн болохоор ерөөсөө тийм боломж олдоогүй. Боломж яа. Биш боломж. Бэжээ. Сая би маш буруу үг сонгож хэлчихлээ. Тийм зүйл надад угаасаа байгаагүй. Тийм тэгж хэлчих. Тийм бодол байгаагүй. Тийм байна та. Орс эмгтэй чи төөрхөн те. Орс эмгтэй эрэхтэйч бүгдээр амар хөөрхөн. Цаанаасаа юм ген сайтай царайлаг гүмдөр гой битээ огтууд тэгэл. Тэг тийм хүмүүсийн дунд очихоор эхлээд нэг юм өөрийгөө жоохон голох. Мууч Оросд төгссөн юм уу те? Тийм би Москвад сурдаг. За тэгвэл саяны өгүүлбэрийг Оросоор хэлээ. За. Нэрээ юу? За. Добрый вечер. Сегодня я участвую на подкаст. Пу, мне очень приятно. Все. Яам гоё сонсогдсон. Орс хэлхээс секси штэ. Би орс хэлийг бол айгүй секси хэл гэж боддог. Би сүүлд тэр нэг слова бацаанаа үзээд Тэр амар хастай. Амар эсэн Tesla бацсан ёо. Би яг нэг шөнийн дотор бүх ингэ дууссан. Яг тэгтээ. Яг тэгдэм байли бүр ёо. 12 цагт яг амралтын өдөр яг суугаад орой яг 8 9 заа дуусчихдаг байсан. Би тэрийг үеэлтэд үзүүлээд манай үеэл шууд Орс явах тикет хөдөлтөж аваад битээ шууд явчихсан. Тийм юу. Тэгж бүр нөлөөлүүлсэн байхгүй. тэр ялч амар кино хэлээ тий. Цохой сайтай. Жүжиглэл сайтай. Амар гоёлсон байлээ. Хайр дурлалын хэсгүүд бас гоё авчурга болж орд ирдэг тий. Гол юм нь бас хайр биш хэрнээ. Яг хайруудын хэсгүүд айгүй гоё орж ирдэг шүү дээ дуурн тий. Тэр бол ялч Тэр нөгөө цагдаа дурладаг тэрээс гоё тий. Би яг зүгээр эр хүн байх ёстой л гэдгийг тэндээс ойлгосон. Эр хүний тангараг гэдэг юм, эр хүний амлалт гэдэг юм ямар амар чухал вэ гэдэг тий. Тэндээс та нар эрэгтэй хүмүүсийг ойлгосон уу? Тэр яг хөө эрэгтэй хүмүүс гэдэг хүмүүс бүр шал юм өөр ойлголттой байгаа. Яг ч юм чи мууч ингэж анзаарч ирсэн одоо ингээл ямар нэг юм кинонууд дээр эмэгтэй хүнийг нэг юм зүгээр бонус юм шиг юм оруулж ирээд байдаг шүү дээ. Яг юм бүх юмний л гол дүр нь эрэгтэй хүн байдаг. Тэгснээ ингээд эмэгтэй хүн болохоор зүгээр л тэр хүмүүсийг ингээд зугаацуулж явах хэрэгтэй ч юм уу те. Эсвэл бол зүгээр л тэдний нэг юм хайлтхан л нэг амьдралын нэг хэсэг юм шиг гаргаад идэг нэг тийм кинонууд байдаг шүү дээ. Одоо нандар нэг солонгосын юу гээд Friend гэх кино үзчихсэн үү? Чингүү тийм солонгосын Чингүү гээд Friend шиг нөө. Friend зүгээр бас нэг юм ирчүүдийн юм бас юм гангстер. Тий дээр үед гардаг цуурлаа. Нэг л ангитай кино. Шүү дээ. Анаас дээр үед солонгос тийм болсон. Тэр киног бас үзэхэд бас яг юм ирчүүдийн нөхөрлөл тэгснэ юм бүлгэн юм тухай гардаг байхгүй. Тэгэл тэгснэ мафийн толгойлогч хийж 2 байдаг юм энэ төр гэл найзууд би бинийг алж болоо. Тэгэл тэгвэл тэн дээр бас яг юм эмхтэй хүмүүс зүгээр л яг юм авчурга зүгээр ингээл оршоол байждаг юм ажууд. Ингээл байж л байдаг. Тэгээ нүгэр яг юух гэдэг юм гэхээр яг юух гэдэг байгаагаас ойлгохгүй. Би юух гэдэг нь ойлголоо л доо. Зөв манай Монголд эмэгтэйчүүд чинь харьцангуй даваа эрэгтэй шүү дээ. Тэгэхээр чи яг тэгж хүлээж аваад юу? Би яг миний дараагийн асуулт нь гадаадд бол тэр чинь. Хинээс мүчигээс чи яг тэрийг мэдэрчээсэн нь Оросд. Оросд ч одоо жишээ нь эрэгтэйчүүд нь илүү юм нэг Монгол байгаас эмэгтэйчүүдээ илүү жоохон дарддаг ч юм уу те одоо тэр кино мэног ингээ үзэхэр нэг юм эмэгтэйчүүд нь ихэнхдээ одоо ингээ кинон дээрээс л харахад зүгээр Орос эмэгтэйчүүдийг харахад ихэнхдээ шууд house wife болчихдээ шүү дээ те. Тэгэхээр яг тэр ажиглаж гисэн үү Оросд ингээ эрэгтэй хүн дандаа эмэгтэй хүн ингээл шууд би чамаас илүү шүү гэж ингээ хардаг харц ч юм уу. За чи дээр үеийн кинонууд дээр бол тиймнүүд бол их гардаг. Яг би чинь миний яг тэнд байсан хугацааг насчцуутангууд оюутнууд дундаа байгаа шүү дээ. Тэнгүүт юу гэж л анзаарчихсан. Ер нь бол хаа очт гайгүй чөлөөтэй. Гэхдээ ингээд Орос залуучууд эмэгтэйчүүдийнхаа үгийг ингээ амар сонсдог. Монгол залуучуудаас илүү ингээд нөгөө охиноо юм гэж юм ингэдэг юм шиг ер нь надад харагдсан байхгүй юу? Тийм. Айгүй юм нэлон хосууд ер нь надад харагдсан. Тэгээд бас яг охтууд нь бацдаг төрлийн л ер нь надад анзаарчихсан. Гэтэ Орос Монголын бас нэг соёлын юм бол нэг ялгахгүй школ хийжлэх юм. Тэрслав бацсан үзэхэд яг л Монголын дээр үеийн амьдрал л шүү дээ. Тэр нэг байгаа байдал юмнууд нь яг л ахуу нойрхон тий. Тэр амьдралын хэм маяг зайг нь маш ойролцоо. Тийм байсан болохоор нэг амар ялгарахгүй байх. Япон солонгос бол тэр бол амар ялгарахгүй байх. Тэгэл энэтхэг мэтхтэр бол бүр нэвчтэй. Тийм эмэгтэй хүнтэй суучвал тэгээ шууд ажилласаа гараад гэрийнхаа нөхрийнхөө бүх юмыг Эдгээр чинь нөгөө нэг бэр нь
нөгөө хөртөө мөнгө өгдөг лөө суух гэж. Эхнэр нь одоо нөхрийнхөө гэрийнхэнд ингээд бүх мөнгө зөнгөө ингээ өгдөг. Наа одоо хөрөнгө өгч мөнгөө тэгээ сууж муудаг. Нэг тийм одоо бүгд биш байх л та тийм нөгөө тэр чи одоо дотор амар олон шашинтай шүү дээ. Нэг хэсэг нь бүлгэн тэгдэг гэж би сонсч ирсэн байна. Сонь юмнууд хийх байт юм л шүү. Гэрэлтүүдийн талаар. Та гурав ер нь хизээ хормаа хий гэж бодож байна. Яг 30-тай та. Би бас яг тэгж боддог. 30-наас Чаас нэг орой төмөргүй л миний амьдралыг шийдэх баха. Бурхны таашлаа. Тэгэхгүй бол юма төлөлчих юм бол тийм төлөвлөний амьдралын дагуу чинь гэж байх тий. Маргааш гараад дай болчих юм байна. Яаж 30-тай та сон гэдэг. Тайрыг үгүйсгэж шүү дээ. Тайрыг хэлээч. Гөгсчин л гэж би бодно. Хэврээ би лав хүнтэй суу манай найз өхөн ч юм 30-тай байл би лав. Юм 30-тай байл. Come on. Хөрөмдөө чи хэдэнд өргөх үү? эхнэрийнхээ хүснэг л хийн зүгнэс тий. Өөрөндөө мөнгө өрнө гэдэг ч бас тэнэглээ асуудал баг л та. Зөвхөн нэг гоё жижиг хөрөм хийсэн ч гоё бол тэр яаж гоё байх нь өндөр тухайн үеийн моментс л. Чиний төсөөллөөр ер нь хэдэнд өргөх үрэ гэж бодож байна. Төсөөлөл би ялцлах мөнгө өрөхгүй гэж бодож шүү дээ. Би төсөөллөөр бүр сая юу сая Вьетнам амар явсан шүү дээ. Энэ жил манайхан чинь бүр энэ жил энэ аялал жуулчлал хамгийн их байсан жил хүн манай монголчуудын энэ жил. Тэгсэн чинь сая нэг ах их хоёр хөрмөө хийж байгаа. Онлайнаар хөрмөө хийж шүү дээ. Шууд фэйсбүүкээр золголж яваад хөдөө байгаа хүмүүс нь 100 мянга 200 мянга 500 мянга гэж хийгээд амар ашигтай. Тэнгүүтээ хөрмөө нэг 14 саяд Вьетнамд очиж бац хийчихэж байгаа заяа. Тэнгүүтээ тэр нөгөө фэйсбүүкээр тэр нөгөө видео кол хийж нөгөө баяр хүргэсэн хүмүүсийн мөнгө нь бараг 100 сая гарцсан. Тэр чин тийм профиттэй юм бас юмэр штэ. Би бас хөрмөө. Хөрм хийсэн ч ашигтай байдаг тий ер. Үчи ер нь хором дээр дуулаа гэж боддог өөрөө. Өөрийнхөө хором дээр тийж боддог. Нөхөртөө зориулж дуу хийгээ тэрийг спрей залгаж анх удаага дуулах юм шүү дээ. Тэгж боддог. Тэгээ маргаашнаас нь тэр дуу нэгэ цацагтаад олон нийтэд цацагтаад. Тэгээд хоёрын хөрмийн бичлэг клип нь болол. Ингэхдээ биелэх баха. Тэг гоё юмыг бодоод байх юм бол тэр юмыг өөртөө дууддаг гэж байгаа хгүй. Тэгэхээр ийм зүйл бодгох, ийм цагийн ерөөлийг мужид төвшүүлье. Манай бүх үзэгчдийн зүгээс ингээд төвшүүлье. Ингээд энэ хүү ерөөлийг тэгээд дараагийн дугаараа. Манай оролцогч маань 20 мэйвэл пүү ах бүтээрийг өрнө те. Өрдөө шүү. Сая ирсэн тэр юу санаанд орсон. Maroon 5-ийн клип байдаг шүү дээ. Хөрөн дээр нь очдог. Тэгээ би бол яг тийм л хөрөн дээр нэг юусэн дэлхийн нэг одыг нэг авчирсныг дуулуулнаа л гэж бодчих. Тэгэхээр ч амар хөнгөрөх гэдэг оршиж байна. Өөр хором дээрээ юу? Тий. Эдэл ч юм уу. Justin Bieber ч юм уу. Стими бич одоо тэр профит ч гарахгүй юм шүү тэгэхээр. Яг хөө тэр хэмжээнд би тэгэхээр хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн үг л дээ. Миний би нөө хуучин юм амьд үгжим сонсдог юм рок хүүхэд байсан аахгүй юу. Тэгээд ихтэй би хөрмөн дээр метал хамтлаг авчирна гэж боддог байсан зэ. Тэгэл ээж аав маа эмээ өө юу гэж бодох нь хамаагүй зүгээр л би өөрийнхөө дуртай юмыг авчирна гэдэг метал хамтлаг чинь бас нөгөө скрим энтер хийж мэй гэх юм уу тиймэрхүү юмнууд байгаа шүү дээ. Тэгж дуулуулна гэж би боддог байж үлээ. Гэтэ болох байхаа. Одоо ингээд би ч би зохиолын дугаар бөмбөгднө. Мо жахлаа. Тэс сая өнгөрсөн намарчингаа ер нь хормууд дээр дуулж байгаа байхгүй юу? Тэгээ тэр чинь хормууд ямар болж нэрээ. Хормууд ер нь бол айгүй гоё. Гэтэ хос хоёр өөртөө яг ямар вайбны хүмүүс вэ? Яг тийм найзуудтай. Хамаатнууд нь ч гэсэн тийм. Ер нь бол айгүй тийм билээ. Тэнгүүд тэр хормон дээр ганц өнгө оруулж тэрийг баяр болгож чадж байгаа хүмүүс нь бол өдөөс хосуудын найзууд. Бүр нөгөө хоёроосаа илүү ингэж баяр гарч ирж бүжиглээл. За тэнгүүдийн миний хэсэг чинь юунаас эхэлдэг байхгүй юу? Нөгөө цэцгээ шиддэг штеп. Цэцгээ шидэл тэгэл би гарч ирэнгүүт нөгөө тэр цэцэг авцсан аяар баярлцсан байгаа ингээд эмхтэй чинь бүр хамгийн урд гарч ирж бүжиглээл нэг тийм тэр үйл явдлын дараа дуулах бол айгүй гоё. Тэгэхгүй ингээд бас нэг юм анзаарчихсан юм тэр чинь хөвшин хүмүүс байгаа. Ээж аав нь тэгээ үеийнхийнхэн тэгээ дүүнер гэдэг ингээд насны сегмент нь айгүй сонирн болохоор хаяада миний дууг авах ч уу вэ, авахгүй ч уу вэ тийм байдаг. Тэгээ би яг анзаарсан юм нь хосууд маныг өөрсдөндөө зориулж гоё хормигээсээ тэрнээс ч тэ урьдсан байгаа хүнд ийм санагдах гэж тийм юм гэх бол ирэхгүй зүгээр яг өөрөө л гоё хаппи яваасаа гэж үзэж байна. Манай хосууд маань амар завгүй ер нь харагддаг. Бүр ядарцсан харагддаг тий. Тэгээ тэр нөгөө за би шүүмжилж байгаа юм шүү. Тэгтээ ингээд нөгөө хойморт нэг хойлонгис болгоцсон мэт шүү дээ. Босохгүй. Тэр надаас амар хэцүү. Би л хизээс тийг сууж чадахгүй хаа. Гэхдээ одоо ер нь хөрмөнд гад тийм ах болчиход байгаа юм шүү. Үгүй юу ер нь суугаал ээ нөө. Ян зүр. Би ч хөрөнд яваад байгаа. Би ер нь хөрмөнд явж зөвлөлтэй. Тийм үү. үү. Би нэг чихээ хөрөнд нэг явчихснаас хойш амралт үзв. Амар гоё дотныхоо найзын хөрмөнд явах юм бол гоё яхаа. Би бас яг тийм дотны үнийхээ хөрмөнд бас сайн явж үзээгүй. Гэтэ дийлэх тийм тохиолдол төр нөгөө дотны хүн болохоор хит төрөөд уугаад бүгд бас нөгөө хит их ажил хийгээ. Тий, эсвэл хит ядраа бүр ямар тийм баярлахгүй бол тийм л хоёр хуваагдд юм бэл. Тийм бол тэр цэцэг мэцгэн дээр налцмаар байгаа байхгүй. Тэгвэл нэг тийм дотн биш
хүний нөө хөрмөнд өргөцснө тэр цэцгээр малцал тэр сайн найзыг төлөж орж ирж би яа өндөр Англи бол аав шүү. Биега чицаар болоос л. тэгэл ардан зүр чимээг зогсож байгаа гэж инээж байгаа л дуусгасан. Яг сайн найзах тэр бол яг тэгэх баха. Шууд би яа өндөр гэж сайн настай хэлэх юм шүү чи зүгээр найзтай авцраа өчгөө. тэр их яг алдцаж явах гоё штэ. Гэтэ та нар энийг юу гэж боддог вэ? Одоо ингээ хормон дээр гэрлэх санал тавихыг. Тэр өстө яг нөгөө тандэр нь холгалж байгаа юм шиг санагдчих надаа. Тэр жоохон нэг яг тийм гоё зүйл бол бас яг биш те. Хөрмөн дээр гэрлэх санал. Одоо ингээд найзынх нь гэрэл одоо найзынх нь хорин болж илаа штэ. Тэгсэн чинь мүүжи одоо ингээд цэцгээ найзтай аваач өгсөн чинь тэр найзынх найз залуу нь гарч ирсэн найз чинь гэрлэх санал тавина гэсэн чиний хөрмөн дээр. Гэтэ ийм Наач. одоо жишээ нь таяр хормойж штэ тий. Тэгээ битээ таяр хормоо хийж хагаад битээр ингээ үерхдэг заяа. Тэгээ дөрүл ингээ ер нь найз үзээ. Тэгсэн чинь чиний хамгийн одоо хором дээрээ хүсэх надаас өсөх хүсэл нь энэ хүний гоо гэх юм бол гоё ихгүй. Тэрнээс ингээ таяр хормоо хийж хат би ингээл очиод санаачлал хөөе таяр хормдэр чи би ингээ хүний 30 дэх юм байх уу гэд тэгээд ахарч байгаа тийм байх. За өнөөдөр манай хамтран ажиллагчаар Orange brand тугасаа хамтарч ажилладаг. Тэгээд Orange амар гоё бүтээгдэхүүн орж ирсэн байна. Та сорвтой юу? Сорвтой. байгаа. Хэр том сорвууд вэ? Нилээн том сорв. Сорвууд гэж айрлах тос орж ирсэн биш. Язралтын эсрэг тэр шарн юм байна. Язралтын эсрэг массажны тос юм байна. Хэрэглэх заалт нь жирэмсний язралт болон шинэхэн сорвыг жирэмсний ингэж мөнгөжтэй. Жирэмсний язралт болон шинэхэн сорвыг засах, сэргээх, арьсны уян хатан чанарыг дэмжих үйлчилгээтэй. За дараагийнх нь арьс нөхөн төлжүүлж тайвшруулах CPA тавтай нарны хамгаалттай тос. Тэр голынх нь. Нарны Аач юм шиг байна. За энэ хүү хэрэглэх заалт нь наранд түлэгдэх, шивээс хэлсгэсний дараа шавжид хазуулах, харшил туурсан үед арьс зүсэгдэж, урагдах, өнгөц түлхэлэх мэт арьс засны дараах сорив зэрэгт бүх насныхан хэрэглэх боломжтой. За энэ болохоор уруул хамгаалах байлцаам. Хагарсан хуурайсан гинтсэн уруул нэн даруй эрчимтэй тэжээлөгч хамгаалах, тайвшруулах, гурвалсан үйлчлэг. За дараагийнх нь нөхөн төлжүүлэх цацлага байна. За наранд түлэгдэх, шивээс сэлгэсний дараа шавжид хазуулах, харшил туурсан үед арьс зүсэгдэж урагдах, өнгөц түлэгдэлт бис заслын дараах сорив зэрэгт бүх насныхан хэрэглэх боломжтой. Тэгээд авах юм ямар их байна. За тэгэхээр ер нь бол ихэнх нь ингээ харахаар ялангуяа заслага энэ төр шивээс илгэсний дараа маа тийм юмд хэрэгтэй юм байна. Наран түлхсний дараа хэрэгтэй юм байна. Ийм дөрвөн бүтээгдэхүүн байна. За тэгээ 30 заалтанд зориулсан гинэ. Мис засал, шин сорив, хөлтөх эмчилгээний дараа коглиац гэрэл эмчилгээний дараа лазер гуйжуултын дараа тарилга эмчилгээний дараа шивээс илгэсний дараа гэж шүү. За тэгээ арьсны бүх юм дээр ингээд орж ирж байгаа маань 30 юм шинж тэмдэг зориулсан одоо бүтээгдэхүүн байх шүү. Тэгээ бүгдээрээ Orange brand-ийг ороод за E-Monster Orange-г хайх юм бол бүх бүтээгдэхүүн гараад ирж байгаа. За дээрэс нь манай GGI Beauty Plus буюу саруул зах, Marshall, за Central Tower, их дэлгүүр гэх мэтчлэн газруудаас та бүхэн бүтээгдэхүүн авах боломжтой. За тэгээ энэ хоёр цацлагыг та хоёртаа бэлгэлж байгаа шүү. За баярлалаа. Манай Orange brand-ийн одоо аршин мист заслага байгаа. Арсыг тайвшруулна, арсыг нөхөн сэргээн. За ингээ улааж мулгаад айгу хэцүү болд нь шүү дээ хүн. Тэгэхээр чиний арсны сая орж ирээд амар гоё тайвширчлаас дөрөв цацсан. Харин тийм нөө бүр тайвшруулж шүү. Тийм. Тэгэхээр буцаага тавьчих гарахтаа аваарай. Orange brand-ийнхаа юу гэж байсан? Orange brand-ийнхаа баярлаа. Orange brand-ийнхаа баярлаа. За хөрмөө өргөлжлүүлцгээе. За хөрмөн дээр тэгээд яана гэсэн бэ? Таяр. Тэгээд хөрм хийгээл доосон да. Гэтэ үгүй ер нь гэтэ хөрмч хийжтэй нэг хөрм бодоодох юу төрөх болчих. Бодол тийм угаасаа төрдггүй юм. Төрдггүй юм байна. Би сая асуугаал өнөөр хөрм хийх яах вэ гэсэн бодол төрдөг. Таяр яаж гуйлахаа төсөөлдөг үү? Төсөөлдөг. Яавал ямарх уу? За одоо энийг шууд хэлчихэн зүгээр юм тийм зүгээр шүү дээ. Одоо манифест гус. Одоо ийм байгаа. Би энэ бол яг миний өөрийн маань тоглолтын дээр заяа. Би дуулж байлаа. Тэгээд дуулж ангууд ингээд гинт тэр нэгэн хүн маань гарч ирээд ингээд айгүй олон үзэгчдийн өмнө ч юм уу тэгж гуйх юм бол одоо айгүй гоё авах хаа. Тэснэ ингээд тэр зүйлийн дараа ингээд би тэр хүнд зориулж дуу дуулах ч юм уу тэгж нэг юм романтик зүйлийг ингээд хүсдэг. Эсвэл хамтдаа аялж явах явцдаа ч юм уу талж. Тийм би бол Парис гэж боддог. Венец ч. Тийм байна да. Тэгээд тэр нь усан зав дээр байвал бүр гоё. Шүрхгүй гэдгсэн чинь шууд ивэл. Яа би бүр пүү ах дуусчих. Би пүү ах шиг юм ярьж орж ирдэг болсон. За чи мээр нэг бодох хэл. За англиных вэ? Миний хувьд болвол
гэрлэх саналыг яг хоёулахнаа байхтаа ч юм уу тийм үедээ тавих зүгээр. Эсвэл бол бүр яг нэг юм найзуудтай маань хуйлдж жагаад нэг юм амар тийм бүр нэг гинтийн бүр ингээ шокнд ерөөсөө баригдахгүйгээр гол нь баригдахгүй байх хэрэгтэй. Найзуудаас ам чангатай байх хэрэгтэй. Тэгэхгүй за андаа өнөөдөр чамд гэрлэх сар тавина гэсэн шүү гэж мэгээр хэлчих юм бол амар муухай штэ. Мэдчихвэл жоохон сонир шүү. Тэгвэл тавихгүй байх яг үү. Эсвэл яг тавих гэдэг Huge surprise. гадарлаад байх юм бол бас юм гадарлуулахгүйгээр маш ингэж нууц төлөвлөгөөгөөр ингэж гоё гинтийн бэлэг барих юм бол тэр маань өөрөө их гоё ах байх. Эсвэл тэгэл яг саний мужигийн хэлсэн шиг бас гадаадд мада 70 хэрэг мэрэг дээр ч юм уу те гоё ингэж тэгэл Чам подкаст хийж ах чи орж ирээ тавил яах вэ? гүмит. Яна ч юу яриад. За инглиний подкаст хийж ахт нь санал тавихыг өсвөл надтай холбогдоорой. Юу вэ хин ч хамаагүй Доор санал. дугаар. Нижээ өвхөн яаж гуйна гэж боддөг вэ? Тухайн үеийн моментнээс л хамаарх юм уу? Шарын чиний За гуй за олон хүнтэй дундуу ганцаархнаа юу, орой юу, өглөө юу. Энэ сүүлийн үеийн залуучууд нэг л их момент ярьдаг болж байна. Харин тийм. Уу яг Хөцөл байдал яриад. тийш дээ. Яг Хөцөл байдал клаб та нар үүсгэр нилээд юм байна. Тэрнээс биш бүх юмыг бодож планд гэж угаасаа байхгүй л дээ. За яг хөө за үерхчлээ тэр эмгтээтэйгээ суун гэж бодлоо. За тэгээ гэрлий гэж гуйлаа. За тэгэх гэж бол нэг 2 жил 3 жил бол нөгөөтг нэг таних бах тий. За тэрний дараа бол гэрлий гэж гуугаад альбиосоор гуухлаар бол би бол багтаа бол Парис гэж боддог гэсэн. Яг Парисын. Тэ. Тэгэхээр сая сүүл жоохон ингээд юм үзээд ингэсэн чи Итали их таалагдаад. Италид очиж тэр. Ром ч юм уу тий. Ер нь тиймэрхүү орнуудад гуйх юм бол тэр дурсамж нь аим гоё үлдэх юм болоо дараа нь Италид би очиж гоё гойж тааштай. Харин аав нээжийг ингээл тий. Хүүхдээ дээрхэнтэй л үлдэх юм уу? Тэрнээс ч зүгээр гинт годамжинд байж байгаад гинт нэг юм. Шо бүгд флаш моб хийж гарч ирж байна. Эсвэл нөгөө агарын юу идэв штэ бөмбөлөг идэв штэ. Агарын бөмбөлөг ч юм уу гоё. Турк явж ах те гоё. Анталиатай гоё. Далайн ирэх дээр. Тэр нэг агарын бөмбөлгөд режектлүүлдэг нэг бичлэг байдаг те. Нэг залуу. Эсвэл бид тэр юуг бодоод байгаа юм? Онгоноос үсрэхтэй. Би бол тэр бол миний бүр асар их мөрөөдлөхгүй амьдралтай бүр хийж үзэхгүй те. За тэгингээ зөрөө нөгөө эмхтэйгээс тэгээ гуул тэр момент. Хамтдаа ингээд гар бирж унаа ингээд гуйн гэват тоо. Агаар дээр. Oh my god тэр. Агарын даралт маань. Йоо манай нэвтрүүлэх анх удаа дийд гэж хэлсэн болсон чинь. Тийм үү? Өөрөө юу? Тий. Дид. Гоё гэрлэх санал маань л гоё ах өө. Эзний нэг цагт гоё эмгтэй хүн болгоно тэрийг мөрөөддөг, гоё хорим хийхийг мөрөөддөг, гоё хурундаа гоё хайр төрнөөсөө бүгж авахыг хүсдэг байлгүй. Тэгэхээр гоё бүх эмгтэйчүүд маань гоё хайрлуулад гоё бүгд зүгээрээ. Зүгээсээ. Гэхдээ манайхан бас яг төсөөллүүдээ гоё бичээрээ гоё доор ингээд яаж бүгж авах болон өгөх төсөөллүүдээ гоё бичээрээ. За миний бол бүр айгүй энгийн болцсон. Нэгдүгээр би олон нийтийн газар байхад айгүй таагүй байна гэж бодоод байгаа. Яг тэгвэл режектлж магадгүй. Зүгээр нэг юм тий. Гүүгүүдлээ. Зүгээр яг юм амар намуухан оройны нөгөө голден авар гарцсан байхад нэг юм голын ирэг дээр ч юм уу магтдаг те нэг юм Монголын нэг сайхан орой эдэж зоны арай амар гоё орой байдаг та те тэр нь гэхдээ хотод биш нэг юм магтгүй хөдөө эсвэл нэг юуны хөдөө ч юм уу гадаадын хөдөө ч юм уу те нэг юм тим юм л да голден авар л төсөөлөгдөд байд. Гоё шар өнгөл төсөөлөж чинь те юм шаргал шарамарын гоё намар бишээ зоны арын нанлайтны өнгө юм уу те Лахманд байдгаараа биш ч гэсэн яг жаргаж байгаа нар шиг. Одоо сүүлийн үед хүмүүс нэг ингэдэг басан байна л да. Үерхэх санал тавихтаа нэг бүгж өгөөд тэснээ сүй тавьж ийн гэж бас нэг бүгж өгөөд тэснээ хурмих гэж нэг бүгж өгдөг. Гурван бүгжтэй. Тэндээ жоонда мөнгөн хөрөм, алтан хөрөм гэдэг дахиад хоёр бүгж өгнө шүү дээ. Харин энийг та юу гэж боддог вэ? Бүгжийг ер нь хитэн удаа авах өгөх хэрэгтэй вэ? Тэгээ юу юм да зүүх юм. Хоримчи эндээ орчин. Солиол зүүн гэсэн үг л дээ. Одоо ингээд үерхэж байгаа гэсэн бүгж. За энэ тайлагдлаа. Одоо би ингээд сүй тавьсан хүн шүү гэдэг бүгж. Тэгснээ за одоо би гэрэлсэн хүн шүү гэдэг бүгжл юм шиг байна. Бүгжнийхэн чанар нараа сайжрах юм болов уу? Магадгүй. Тэр нь ялгаатай. Тэгээ зүгээр л юм шүү. Тэгтээ яг тэгээд болоо тий ялт болоо за. Тэгээ бүр official болгоо явуул гоё юм шүү. Тий. Яавал гоё. Бүр official болгоо явуул гоё юм шүү. Ингээд олон үе шатлагтай бүгж авах нь болон өгөх нь та бүгжнийхаа юг унгаагаад байгаа юм болов. Тийм хүн чинь нэг хоёр тэр эмэгтэйгийн хуруунд бүгж тааруулна надад амар хэцүү санагддаг. Бүр багасаа л амар стресс ингээ хорог нэг би бүр яаж авах мэдгүй бүр бод юм яаж авт юм бол. Ингэж явж байгаад мөнгө зав яардаг юм. бүгжнөөс нэгийг гусчих юм шүү. Өгчөө яг ийм хороо.
Хамт амьдардаг бол тэгээ зүүдэг бүгжнөөс нэгийг аваад гарчих юм шүү те. Тийм. Тэгтэл ер нь амар боддог л асуу. Гэтэ яг нэг надад бол 2 удаа өгөхөд бол зүгээр л гэж бодож байна. Сүй тавилдыхтай хормих гэж. Үерх санал дээр бол бүгж бол жоохон too much байж магадгүй. Тэгвэл одоо тэгтээ ер нь хүн дүү хийгээд ер нь бичдэг болсон юм уу? Байгаа ш тийм хүмүүс байгаа. Байгаа л байгаа л миний мэдхийн амар багассан байна гэж хэвгүй юу? Тийм, багассан амар багассан байна. Би ч мэг official байх юм хүсдэг хүн. Ер нь хоёлаа official болох уу гэдэг чинь үерхүүл гэсэн үг шүү дээ, тий. Тэгж ярилцж байгаа л үгүй ч одоо хүн амтаа. Ярилцаа сайн. Ярилцахгүй байна. Ярилцахгүй тэгээд асуусан чи зүгээр мөрөөрөө явж байгаа л тэгэл санаасан гэл ингэсэн. Юу ч яриад байна. Хоногоо зүгээр анх танилцсан өдрөөсөө тоолж моолцсон гэл тий. Хоёр тэгээд хэр удаж байгаагаа яаж ингэж тооцоолдог юм. Анх танилцсан өдрөөсөө гэж юм гээд. Тэгээ хизээ үерснээ мэдтгүүдээ нэг мэдгэд үерхэлцсэн байсан. Тэр бол ямар утгагүй тэнийг юу шүү дээ. Юу гэж үгтэй. Гэтэ тэр бол ихтэйч байсан ламаа л та. Тэгтүүчүүдээ солонгосч их тийм тэмдэглэдэг юм билээ те. Зодох өдрөө тэгин 247 цагтар өдөр. Тэр өдрөө тэгин Валентинаар тэгин гэдсэн амар хүчтэй юм. Миний яг мөрөдөл зодох өдөр 247 хоног тэмдэглэж үзэх. Тийм үү. Даанч яг тэр өдрүүдээр яг найз залуутайгаа цуг байж үзээгүй л те. Дандаа холын байсан ч юм уу. Холын зэнд байсан. Тэгэл минь дүргээл өнгөрдөг ч. Long term relationship гэдэг. За тэгвэл би нэг асууя. За. Та бүгд ингээд өөрөө өөрсдийнхөө ингээд бодлоор хайр гэдгийг тодорхойлвол хайр гэж би ингэж боддог. Би хүнийг хайрлахаар ингээд. За эхлээд чи өөрөө хариулъя. Тэгээд би жоохон бодоо. Чи мэдээж бас яг өөрийнхөө нэг юм ойлголтоор л манидээсээс асуусан байлгүй дээ. Нэгд болцоо хайр ярьж байгаа гэхгүй. За би болохоор яг нөгөө хайрыг гоё юм аз жаргалтай байлгах тийм орон зай тийм хэрэгчлөө гэж юу нардаг. Миний ажид байгаа хүн амар гоё аз жаргалтай байгаасаа тэр аз жаргалтай болох сонголтуудыг ингээд би гоё дэмждэг те. Одоо ингээд би сая сүултийн ер нь ингэж ойлгосон. Хүмүүс одоо ягаад найз зохионтой найзлалтай болохгүй байгаа гингүүд би ингээд өөрхөн цагийг өөртөө зарцуулмаар байна. Би ингээд гарч бисэд мэрэн ч юм уу. Би ингээд найзтайгаа баймаар байна. Тэгэх юм бол хосын харилцаанд орчвол энэ бүх зүйл маань багасныг ярьдаг штеп. Тэнгүүт одоо нэг юмыг ойлгох нэг чухал юм байна. Одоо би ингээд хүнтэй үерхлээ гэхэд би тэр хүний амьдрал шинээр нэмэгдэж орж ирж байгаа. Би шинээр нэмэгдэж орж ирж байгаа учраас өмнө байсан зүйлүүдийг чи инкэ бол тэхэ бол гэх нь айгүй юм жоохон хэрцгий юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд үнэхээр тэр хүнийхээ гол хүн баймаар байвал үнэхээр хайрлагдаж байгаа хүн хамгийн дуртай хамгийн хайртай зүйлтэй л илүү их цагаа гаргана. Хэлэх шаардлагагүйгээр ингээд тэр ингээд амьдралынх нь юм том дүр нэлээд юм болцдог юм шиг. Тэгээд юм зүгээр л миний ажид байгаа амар гойс жаргалтай, эрхчлөөтэй тийм байхасаа л гэж байна. Гэрлүүгээ яардаг тий. Бид нар нөгөө хитрхийн өмчлөх гэдэг багт тий. Тусдаа хуу хүмүүс гэдгээ, тусдаа үзэл бодолтой хүмүүс гэдгээ мартаад ингээд нэгийг амар өмчлөх гээд виз аавн гэл одоо нэг байдаг шүү дээ. Тэр мөр байлмаар байна тий. Виз авч гарна марна. Нус үеийнхэн тийм нэг юм Аз калчер бас байж магадгүй. Нэг талтаа бас нэг юм нэг бид нар чинь нэг амар гэр бүлсэх хүмүүс ч тэр наазууд чинь тэр чинь ингээд гэртээ эмээ өөдөө хамт амьдарсаар байгаад ингээд ээж аваа хамт амьдарсаар байгаад гэр бүлээрээ бүгд хамтдаа амьдардаг. Тэр утгаараа ингээд нэг хүн орж ирэнгүүт тэрнтэйгээ ингээд бүр нэг гэр бүлийн юм гэж ярьдаг тий. Нөгөө талд чинь болохоор нэг ари өөр юм ярьдаг хэвээр хоёр хүн шал өөр хоёр хүн хоёр өөр үзэл бодолтой бит хоёр өөр өөрийн цагтаа өөр өөр тасал хийдэг. Тэгтээ бит нэгэндээ бол хайртай. Ярилцсан марилцахаар амар нээлттэй ярилцдаг ч юм уу тий. Тэгэхээр тийм соёлын бас юм байж магадгүй бахаа. Миний өнцгөөс нөгөө хүнээ яг юм завгүй байх үед нь би яг өөрийнхөө ажлыг бас намжуулалт авъя гэж боддог болсон. Тийм. Өмнөх харилцаанд бол яг нөгөө байнгын хамт байх гайл ингээл зуралдаад тэрнээс болоод амар алдсан. Тэгээд дараа шинэ харилцаа үүсгээд би энэ хүний завгүй байхад нь би ч бас өөрийнхөө ажлыг амжуулаад авах хэрэгтэй юм байна гэд. Тэгээд одоо жишээ нөгөө хүнийгээ ингээл завгүй ажил төрөлтөө явж байхад нь би өөрийнхөө рил милээ хийдэг ч юм уу те ингээл бичлэг хийдэг ч юм уу. Эсвэл бол удаа уулзаагүй найз нөхдөдөө уулздаг ажиллаа хийж мэддэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бас өөрийгөө завгүй байлгах тал дээр ажиллачаар одоо тэр хүнийгээ завгүй байх үед нь их амар стресстэй байхгүйгээр бас нөхцөл байдлыг айгүй эвтэйг аваа гарчиж байгаа байхгүй. Тэгээд яг хайр гэдэг үнцгийг болохоор би яг хүндлэл дээр хардаг. Хүндлэл дууссан үед яг хайр тах хамт дуусчдаг юм шиг санагддаг. Одоо зөв эмэгтэй эрэгтэй хүмүүс эрэгтэй эмэгтэй хүмүүс яг хамгийн анх уулзахдаа би бинийг амар хүндэлж харцдаг шүү дээ тий. Ингээл би биндээ муугаа харуулахгүй гээл саа болгоомжтой угаар юм. Тий ингээл нөгөө хүнийгээ ингээл айгүй ингээл эвгүй байдалд оруулахгүй хүн шиг ингээл маш эвтэйхэн харилцаж жагаад тэр хоёр хүн ингээл дотносоод би бинээ дурлаж байгаа шүү дээ. Тэнгүүдээ дотносоод ирснийхаа дараа ингээ би бинийгээ шууд ингээл одоо юу гэдэг нь харьцах хандлага нь бүр юм муухай болол эхэлжингүүд тэгэл хэрүүл орвол тасархаа болол айгүй онцгой болчдөг. Тэгэхээр ер нь миний хувьд бол хайр хүндлэл гэдэг хоёр үг яг байнгын хамт явж явах ёстой л гэж би боддог. Яг зөв. Охтуудад тэр нөгөө эрэгтэй хүний сороочиг айгу гой цогтдаг. Хүүд юу?
Нөмөр тийм амар агуур сайз сорооч хүмүүс тэгээд нүцгэн нүү. Тэгээд цагаан дээр кинон дээр гардаг шүү дээ. Өглөө сэрэл тэр сценүүд та нарын амьдрал ер нь гэхдээ дандаа байдгүй юм. Тэгэхгүй энэ сорооч өмсдөг хүнтэй нэг хамтаж үзэх. Эсвэл нэг тийм oversize подолк ч юм уу те. Тийм байгаа. Бас байна. Байдаг. Тийм сцен. Тийм үстэй сорооч бол байхгүй. Тэггүй тэгээд байсан л үйл хөдлөл. Тэгтээ ер нь тэгэл одоо энэ хүүдий бодолк л очоо илүү дээ. Дээр үед бол яг сорооч гэдсэн. Тэр гэхдээ гоё өглөө те. Хоёр залуу маань тэр хайр гэдгийг юу гэж боддгоо хариулаач. Тийм шүү дээ. Хайрыг би хүндэлтэй холбож ойлгодог. Хүндлэлт болсон үед хайр тулсан. Би түнсээ хайртай холбоотой нэг юу яажсэн. Бас ингээ хайр ингээл яг юу яах вэ гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ сая нөгөө юу үзлээ? Wall of Wall Street үзлээ. Тэгсэн чинь Wall of Wall Street дээр манай гол дүрийн залуугийн аав нь хайр гэрлэлт бол тэгээд эрэгтэй эмэгтэй хүний хоёр бэлгийн эснийж байгаа л төгс цогцол гэсэн үг шүү дээ. Энэ бол хайр юм аа л гэсэн. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүний хоёр бэлгийн эрэгтэй хоорондоо төгс цогсон гэдэг бол энэ бол хайр юм аа. Тэгэхээр хүн хэлсэн байлээ. Тэгэхээр би шууд бодоод хахад нэрээ чи тийм ч юм уу гэсэн бодлоос төрсөн. Шалтгаангүй хайрлах гэж байдаг шүү дээ. Тэрийг л би яг жинхэнэ хайр чинь тэрл юм болоо гэж бодоод байдаг ш нэг юм. Яг байдгаар нь л тий. Одоо бид нар чи ээж аавтайгаа хэлэлцснээ салдгүй үстэй ээж аваасаа. Саллаа маллаа гэдэг үзий ядч маань салдгүй үстэй. Тэр чинь бид нар ингээ ээж аваа ингээ шалтгаангүйгээр л хайрладаг байхгүй. Яаж ч хэрэлтэн згсээ эргээд нийлдэг эвлэрдэг ч юм уу те. Тэр чинь бидний ээж аваа болохоор яг тэрэн шиг жинхнээсээ би жишээ нь эмэгтэй хүнийг тэгж хайрладаг болчихсон бол тэр л амар гоё хайр байх бах гэж боддог. Тэгж хайрлаж үзег байгаа юу? Үзег штэ. Үзсэн бол одоо хүнтэй байх байлгүй ч одоо. Тэгж хайрладаг гэхдээ олон гэхдээ нөгөө ер нь бол олон жил. Та гурвын хамгийн явсан ингээ харилцааны хамгийн дээд чат чинь аль хүртэл вэ? Юу шин жил, үерсэн жил нь үү? Биш. Яг үерхэд одоо нэг төвшнгүүд шүү дээ. Бүр нөгөө ээж автаа танилцаад хамт амьдраад скол бүр наатлын төвшнгүүд байгаа шүү дээ. Та гурвын хамгийн тултал явсан төвшин чинь аль хүртэл нь явжсэн бэ? Танай асуултанда та өөрөө ихлэ хариулна уу гэж. Би миний төвшин чинь хүнтэй хамт амьдэрсэн. Тэр төвшин хүртэл явсан. Тэр төвшөөрөл явсан юм байна гэсэн. Минийхээ зүгээр л хоёр биеийн тэгэл үерхсэн л юм. Хамт амьдраагүй, нэг хүн зэрч гүнзгэрээгүй. Тэгээ тэр чинь нэг тийм л эргэлтэйсэн. Аглон яасан. Аав ээжтэй танилцаж аав ээжтэйгээ танилцуулах л байсан юм уу та? Аав ээж наава гэж дуудсан уу? Аав ээж гэж дуудаг. Үгүй, вирус дууддаг байсан. Ямар дуудах шалтгаан Үгүй шүү дээ. Юу дуудах. Хаа хичээж гэж дууддаггүй. Ер нь ерөөсөө огт дуудаж байгаа. Намайг л нэг дууддаг. Яасан. Айгу хэцүү шүү дээ тэр чинь ингээл бас айгу хэцүү өөрөө байж чадахгүй бас хэцүү юм бэл. Тийм. Би бол тэгэл шууд хэлж тийм дөө. Үерхчих явцдаа угаасаа хилцсэн болохоор таньдаг болохоор тэгэл. Амар юм хатуу эцэг ихтэй эсвэл нэг амьдралд нь хит оролцдог эцэг ихтэй хүнтэй байх айгу хэцүү юм бэл. Тийм. Манай гэрийнхэн болохоор айгу юм чөлөөтэй хүмүүс байдаг байхгүй. Тэгээ би бас яг шууд нөгөө харилцаатай байгаа хүнээ эргээгүй байсан ч гэсэндээ би одоо ийм хүнтэй юм харилцаатай байгаа уулзж байгаа гэдгээ ээж мэж ихчтэй шууд хэлчихдэг. Яг бүгдийг танилцуулахгүй л дээ. Амьдралдаа яг нэг л хүн танилцуулж үзчихсэн. Гэтэ зүгээр харилцаатай байгаа нь хэлчихдэг байхгүй. Тэгээ би анх удаага бас яг нөгөө айлын талтай танилцаж үзсэн чинь нөгөө манай гэрийнхнаас бүр нөгөө шал өөр ийм уур амьсгал өгтөж авах амар байсан. Тэгсэн чинь танахтай тэгсэн чинь яг ижлэхэн уур амьсгалтай байвал яах вэ? Гоё шүү дээ. Манайх бол бүр үнэхээр nice. Амьдралд оролцохгүй гэхдээ хамт байхдаа бүр маш фаны аим хөвгөлтэй яг юм гоё гэр бүл шиг байдаг. Тэгтээ ингэж бүр ингэж юу ингээл ингээд аим гэдэг юм тийм. Амар оролцдог хүмүүс байдаг те. Хэцүү байд юм шиг байна. Амар оролцуулдаг хүмүүс ч бас байгаа. Тэр оролцуулахдаа тухтай байдаг те. Тэгээ өөрсдөө нөгөө эцэг ихтэй ингээл танаа хүү чи ингээд байна, танаа охин чи ингээд байна мэн гэдэг юм уу тэгж түгэл хэл асаална. Наа чин бол нэр үнэхээр bullshit шүү дээ. Чи юу гэсэн өвдөө хөр хүрчээд ээж аваасаа хамааралтай байл яаж юу н цааштай чи байх юм гэж бодоод ил асаална. Мян хөөх охин байсан цаа. Чи асуудлыг шийдэх гэж үзэхгүй шууд дуусгахыг тэр хөөхөө явд ингээд 20 жил тэр охин асуудлыг шийдэж чадаагүй шүү дээ. Би нэг уучраа тэр охин шийдэж чадахгүй л байхгүй. Яг наад чинь би ингэж бодохгүй одоо яг тийм асуудал гарлаа гэж бодъё. За ингээд яг өмнө чи ингэж асуудаг байсан байж болно. Гэтэ одоо ингээд асуух нь утгагүй ягаад гэвэл энэ бол бидний харилцаа. Дахиж ийм асуудал гарахгүй байх гэж бодож байна. Тийм яг мэдээ тэгж ярилцсан л та. Тийм тэгээд дахиж тийм байх юм бол чи болохоор шууд боли салъя бүтэхгүй байдаг. Тийм ер нь бол чи 20 жил ингэж амьдэрсэн чадахгүй би одоо чадахгүй. Тэгэхдээ ер нь бол би тэгж боддیں۔ Хүн нэг сайн засаад авна оно гэл нэг тийм бодолтой байдаг шүү дээ. Тэр худлаа. Тэр хүн 20 жил засагтаагүй хүн тэр нэг 2 3 жил тэр хүн засаг. Суур хүмүүс засагдахгүй л тийм гэр бүлийн өсгөө үлэн гэдэг шиг одоо.
гэр бүлийн мөнгөлийн комплекс ч юм уу тийм юмнууд яг суур юмнууд засагддаг юм шиг байгаамаа. Тийм одоо ихтэй онготлаа цэвэрхэн хүмүүс гоё тэлээтэй байх хэвээр цаг зүүх хэвээр гэсэн нэг ихтэй хүмүүсийн тийм нэг шинжлэмдүүд байх байдэн шүү дээ. Юу заавал гэсэн. Тэгсэн чинь одоо тиймэрхүү юмнууд амар байхгүй болчихсон болов. Харин би ингээд тэд нар бол бий болж болох бах. Тиймэрхүү зүйлсүүд. Тиймэрхүү зүйлс болох боломжтой байхгүй тий. Одоо гэр хоолунд хийж чаддгүй юм гэвэл хоолунд чаддаг болдог ч юм байна л юм. Бутлаа цэвэрхэн хүмүүстэй гүнд дуртай гэж хэлсэн чинь хүмүүс миний дүү амьдралд үзэх болоогүй л байна да гэдэг комент орж ирж байгаа байхгүй. Ваа яагаад хүн тэр чинь хүний хувийн ариун цэвэр юмаа ингээд гантаа идэл чиргэлж ийнэ гэдэг чинь хүний хувийн ариун цэвэрдээ орно үсттэй. Тэгсэн чинь тэгсэн байгаа байхгүй дээ орно. Энэ бол жоохон охины л бодол байна. 30 гараад бодол нь өөрчлөгдөх байлгүй дээ. Тийм өөрчлөгдөх байх шүү нэрээ. Манай ээж одоо ингээд 50 эдтэй хүн 50 эдтэй ч гэжтэй 50 хүн. Энэ ээж сонсоод намайг чи юу хүн зурагтаар гин. Олны тэр хүн 50 эдтэй гэдэг байгаа ингээд ороод ирнэ. Манай ээж одоо 50 хүн гэхэд гутлын тал дээр баг яг л байр суурь байсаар л байдаг заяа юм. Тэгээ ингээ хамт байгаа хүнээ ч гэсэн тэгээсэй гэж хүсдэг учраас гутланд нь ингээ ач холбогдол өгч ингэж гутлаа цэвэрхэн өмсөх талаар сургаж авсан байхгүй юу. Тийм болохоор би ингээ энэ нэг нас яваад нэг бодол өөрчлөгдөхгүй байхаа гэж би бодоод байгаа. 30 гарснаа муухай гуталтай залуу гарснаа. Би яг энийг ерөөсөй ойлгохгүй байгаа. Зааж бочлоо чи яриа. Тэгтээ гэдэг үе яг 3 удаа хэллээ. Яг тэгтээ тэр яг 3 удаа хэлсэн. Тийм та нарын хоёрт гутал чухал уу? Гутал чухал. Би яг чамтай санал нийлж байна. Тэгээ тэр битсэн хүний хувьд гэвэл энэ бол зөвхөн анхлууны л бодол гэдэг талаас нь ингээ харж чадахгүй те. Яг өөрийнхөө таалалд нийцүүлэх гэж бичиж байгаа нь бас айгүй муухай. Өөрөө жинхэнэ амьдрал битггүй ч биш гэдэг. Тэг ингээд зүгээр анхлууны бодлыг өнгөрөөч юм тэр. Миний тал дээр юун дээрээ би бас гутлаа амар цэвэрхэн өмсдөг. Манай ээж бас тэгж хэлдэг байсан. Манай ах мах юм бүгд гутлаа цэвэрхэн өмсдөг. Би ч юу чадхаараа цэвэрхэн өмсдөг. Тэгсэн чинь за ингээ манай амьд хөгжим сонсдог найз мэс ингээ найзууд. Тэгсэн чинь манай найз болохгүй. Би одоо энэ гутлаа 11 жилдээ өмсөж байгаа. Би энэ хайртай. Тэгж хүмүүс өмсдөг. Зүгээр л муха чигээр нь Air Force-ыг муха чигээр нь би command цагаан Air Force чинь бүр ингээ хар болоо бүр амар биш тэгэхэд манай найз би эндээ хайртай. Энэ нь гоё байд юм. Тэгэхээр миний тэр бодол өөрчлөх гэж байгаа байхгүй. Нэрээ энэ хүн гутландаа одоо 10 жил өмссөн хайртай. Тэгээ нэрээ энийг өмсөд ээж болох юм биш. Энэ яхаа муу харагддаг л байж байгаа л гэсэн бодол төрсөн. Одоо ингээд нас та нар ахиж байгаа шүү дээ тий. За. Нас ч ахих тусам та нарын шалгуур чинь буурж гинөө ихсэж гинөө. Ихсэн шүү дээ. Миний талаар ихсэж байгаа. Зарим тал дээр ихс, зарим тал дээр л буурж байгаа. Зарим тал дээр нэ заац. Яг тэгээ хүлэн зөвшөөрч өгөх гэсэн юм үү? За юу хүлэн зөвшөөрөөд байна? Одоо би бол гаднах байдал дээр бол бүр яг таг нэг юм гарцсан байсан байхгүй юу? Төсвөр насандаа. Тэгсэн чинь одоо болохоор яг хүний гаднах төрхийн тавьсан шалгуур маань арай жоохон багасаад арай юм дотоод нэг юм мэдрэмжийн асуудал те. Одоо энэ хүний боловсралтай ч юм уу эсвэл ингэ наваа хэрэг ойлгож чинь тэр тал нэг юм дотоод хүнийх нь шалгуурууд нь өндөр болчих гисэн. Тэглэж ингээд яг би ийм тайпны хүнтэй гэж хүн боддог ч гэсэндээ яг нэг хүн хоорондын өгж байгаа тэр мэдрэмжийг хүн ингээд хэлбэрт оруулж болохгүй болохоор зарим үед ингээд яг бодсноос арай жоохон өөр хүнд татагдах ч юм уу. Тийм байж болдгийм байх гэдгийг ойлгосон. Та ярд юу нэмэгдээд байна? Үгүй одоо юу за миний хардаг үнц юу л байна дөө. Би бол нөгөө заавал хоолунд хийдэг байх хэрэгтэй бас гэсэн бодолтой байлаа. Тэ заавал хоолунд хийх хэрэгтэй. Ер нь бол миний одоо арыг даах хэрэгтэй. Би бол урагшаа бүр солиотой пуужи юм шиг явна. Миний арыг сайн даач гэсэн бодолтой байдаг боллоо. Байдаг байсан. Тэгсэн чинь сүүлд бол за энэ хоолунд хийж чадахгүй байсан ч яах вэ? Тэг би л гоё хийдэг байхад болоо гэжтэй гэсэн нэг тиймэрхүү эвлэрэгч гэдэм үү. Өмнөх байсан уламжлалт юмнууд амар өөр болоод заавал одоо эмхтэн тийм байх хэрэгтэй. Ийм байх хэрэгтэй гэсэн юмнууд байдаг байсан. Тэдрэл жоох өөрчлөгдсөн юм уу? Тэрнээс шиг миний хардаг хүн тайпны хүн болоо өөрчлөгдөн гэж бол байхгүй. Эхлэн дэмжиж байгаа юмнууд нь юу вэ? Миний нэмэгдэж байгаа юм бол яг энэ ямар зоригтой хүн юм бэ гэж амар хардаг болсон. Хувийнхын зорилго. Оюутан байхад бол нэг хүний зорилго нэг хардггүй байсан бохгүй юу? Тэгэл адилхан л оюутан хүн нэг ингээд бас ингээд ямар ажилд нөгөө юм биш гэв те. Иймэрхүү л эсвэл бид нар ямар ажилд орох ингээл тэгэл өрөөч мэдхгүй явж исэн үе учраас тэгэл нэг тоодгүйсэн бол одоо бол яг ямар зоригтой хүн чи ирээдүйд яг юунд хүрэх юм? Энэ хүний потенциал нь ер нь юу вэ те? Яг юуны төлөө ажиллаж байгаа юм гэдэг ч юм. Тэр юмыг нь бас айгүй юм хардаг болох ч байгаа. Эрэгтэй хүн бас тэгж харуулах бас гоё баха. Одоо чи надаас тийм нэхэн штэ те эмэгтэн. Тэгэхээр тэгж нэхүүлэх нь бас айгүй гоё. Тэгээ харуулна гэдэг юм гоё штэ. Гэхдээ яг наад яриад би юм хэлчихье заяа. Яг чиний өвөнцөх ч юм уу за өөр эмэгтэйчүүдийн ч өнцөх ч юм уу
одоо манай ажлын ингээд маркетингийн захирал болцсон эсвэл хөвдөө нэг гайгүй явж байгаа эмэгтэйчүүд гэдэг юм уу те. Тэднийг хийж юу мас нь чам шиг бодолтой байгаад байгаа байхгүй юу. Тэгсэн чи яг яагаад бодсон бэ гэсэн чинь за яг үеийн 24-тэй 25-тай залуучууд за 23-тай залуучууд бодъё зэ. Тэгсэн чи тэд нар яг юу бодож ийн вэхээр өглөөс ирээд ямар хувц өмсөх үү? Ажиллаар очиж цайны цагаар юу идэх үү? Тэгээд ямар машин лизинг дээр авах уу? Лизингээ төлөх үү? За тэгээд 5 дахь өдөр шоу утгуу ямар хөндлөг бичих үү гэсэн массын бодол байна зэ. Тэгэнгүүт энэ массын бодол дээр нөгөө залууч нэг зориггүй ямар ч амбицгүй л байгаад байгаа ш. Тэгэнгүүт нөгөө үеийн охтууд нь голж эхлээд энэ ямар сууг залуу мөрөөдөлгүй зориггүй хийж одоо энэ юу нь үерхэд намайг ямар хацаад тийжих үү гэсэн бодолтой идэм шүү. Яг тэгвэл тэр эмэгтэй тэр ихтээс санхугаар хамаагүй илүү болоод штэ амьдрал. Тэгсэн чинь нэг тэнэг залууг дагуулаад явахгүй тодорхой штэ. Тэнгүүт нэг арай гайгүй юм үзсэн гэмт дандаа 30+ ахна гэж байна. Нөгөө ахна humble-тай юм үзсэн зоригтой, бизнестэй, хөрхөн карьертэй ч юм уу. Яг ингэ юмнуудаа үзэх юм үзсэн яг ийм ахнаар тэнгүүт яг 24-5-тай байна. Оо ахнаар гоё гээл нэг тийм л юм руу орчоод гэх шиг. Нөгөө хажуудах залуу сууг байхлаарэ суугч юм болохоор яг тийм голж эхэлдэг. Үеийнх нь ер нь суугаагаад байна. Тэгэхээр үеийнх нь тоохоо болчихдаг ч юм уу. Нижүү яг нөгөө чи яг ямар бэкграундаас яаж гарч ирээд энд хүрснээр нэг товчхон бид нарт ярьж. Тэг засахгүй бол бас би чи чамаг нөгөө хүмүүс барьж ирэх үү идэх үү гэдгээс жоохон хайгаад шүү. Юу шүү. Би манай аав жолооч. Манай ээж 30 эдээдээ аборт ороод нурууны амир хүнд аборт ороод группт байдаг. Тэгээд яг л бор ардын яг л жирийн айлын хүүхдтэй гэдэг. Яг жилзээл чулуу шидэл яг л өсчихсэн яг л тэгэл өсдөг гэсэн тэгж жагаад 2 дугаар ангиасаа Бээжин руу яваад манай гадаад тэр ям жолоочор байдаг. Тэгэхээр нөө томилт авч их явдаг оронд нь. Тэгэл яг хөдөө тэндээ хятад хэлээ сураал хурж ирээл 23 дугаар сургуульд ороод 23 дугаар сургуулаа төгсөөд за тэгээд сурж явах явцдаа крипто, биткойн гэдэг зүйлийг мэдээд тэгээд бүр багаас 10 дугаар ангиас хойш би чинь ламбард ажиллаулдаг байсан. Сургуулийнхаа гуанз руу биршгэ кемпап нийлүүлдэг байлаа. Сургуулийнхаа гуанз те. Бүр багасаа л ингэж бие дагаад нэг юм мөнгө бизнес гээд хөөгөө явцсан тийм болохоор яг тэгээсэл эхлээд яг өмнө амьдралыг босгох гэж яваал ингэж хичээгэл явж байгаа залхуул юм да. Баярлаа. Баярлалаа нэж. Мүү чи яг дууч мас биш те. Юу гэсэн үг лээ? Яг мэрэгжлийн төрсөн мэрэгжлийн. Миний яг төгсөн мэрэгжилж олон улсын ярилцаа дипломат тийм байхгүй. шүү. Тийм. Бизнес талдаа. Бизнес биш яг нэг улс төр. Улс төрийн дипломат талдаа. Тийм, улс төрийн дипломат олон улсын ярилцаа талдаа. Тийм. Тэг би чинь өөрөө яг багасаа дуун туртай дуучин болно гэж юм тийм мөрөдөлтэйсэн. Тэгэл дуулж явж байгаа л 10 жилийн төгсөөд техникийн дууг зохиож үзэл. Тэгэл Оросд сурч байхдаа дуунуудаа биччихэл Монголд ирж юу байгаа л клипээ хийгээл тоглолтуудад оролцоол. Тэгэл яг 90 очин байж байгаа сенатыг шийдвэр гаргах шаардлага гарч байгаа шүү дээ. Төгсөөд ирсэн мэрэгчлэр ажиллах уу эсвэл дуугаа их үү? Full time artist болох уу? Тийм. Мэрэгчлэр ажиллах уу? Тэнгүүд би чинь яг оюутан байхдаа дадлага хийгээ үзсэн мэрэгчлэрээ. За би энэ мэрэгчлэр ажиллах юм бол нэг ийм хүлээж байгаа юм байна. За харин дуугаа ингээ хийгээд тус тэр ажлыг хийж явж байхад дуу нь илүү юм гоё юм хийхэд илүү юм сэтгэлт юм хөнгөн ямар ч дарамттай биш ажил хийж байгаа юм шиг биш. Айгуу тийм гоё enjoy. Тэгээд түүнээс гадна бас цалингийн хувьд бол ингээд яг дуугаа хийгээ явчихсан илүү амьдралт дээр юм байна гэсэн ер нь бол шалтгаануудын улмаас дуугаа хийж явж байгаа. Одоо тэгэхээр full time artist болсон гэсэн үг үү те? Тийм, full time artist бас санхүү зурж байгаа. Оо nice. Тийм үү. За баяр үргэе. За баярлалаа. Том шийдвэрээс баг. Тийм, магистр. Би ч санхүү төгссөн шүү дээ. Харин тийм гэсэн Танай би ихч. хэлсэн. Танай их магистраар сурдаг хүн гэхэр чинь манай ихч. За юу руу гараа? Ортомед руу гараа. Тэгээ та ярт бас дахиад нэг билүү гэж байгаа. Та яар ортомед дээр очиод шүд царилтын үйлчлэгийг Санто гэдэг одоо шүд царилтын Япон царилтын үйлчлэгийг өнгөө авах боломжтой. Оо ямар гоё. За баярлалаа. Дээр. Яаж бол өстой гоё билээ шүү. Тийм. Аха. Тэгээд ортомед маань та нар нэр ахтараагаа авахулсан байна уу? Үгүй. Ахуулцгааж байгаагүй. Яг нь 25-ны актараа авах хэрэгтэй л гэдэг. 25 үрцгээгүй хөхтөд тий. Ургасан ч тэрийг нэг авах юм тоцтой Өвдөг бол авах шаардлагагүй л гэдэг юм байлээ. Тэгэхээр өвдөд нөгөө нэгдэхгүй байх юм чөлөөд авчих. Тэгэхээр нэг олон төрлүүд юм байл да ингээ хагас ургацсан. Одоо минийх бол нэг нь хагас ургацсан. Нөгөөх нь бүтэн ургацсан. Тэнгүүтээ нэг нь зуултандаа нөгөө ажиллагаан хоол зажилдаг, нөгөөх нь зажилдаггүйгээд. Тэгэхээр энэ хэрэггүй байгаагаа авахуулахгүй бол эн чинь өөрөө ингээ буйлаа бас өрсүүлээд хоолмол цуглараад нөгөө шүд угаалт сайн орохгүй байгаа болохоор Тийшээ нөгөө
харанхуу бүс гэдэг шиг нөгөө сойц хүрдгүү юм нэ. Тийм болохоор бүтэн цэвэрлэгддэг учраас маш амархан цоорох, хорхоо идэх магадлалтай гэсэн. Тэгээ би ч нөө сая шүдний аппарат зүүгээд авсан. Тэгээ тэгэнгүүт энэ хоёр актараагаа зайлшгүй ахуулах шаардлагатай. Яагаад гэвэл энэ хоёр маань байсаар л ах юм бол эргээгээд миний шүдийг нөгөө шахаад хуучин ивэнд маань буцаад маш хурдан оруулах эрсдэлтэй учраас намайг энэ хоёрыгоо ер нь яралтай ахуулаарай гэсэн. Тэгээд ер нь ахуул одоо ч нөгөө актараа энэ төр ахууд чинь ямар ч өвдөлтгүй болсон. Тийм өмнө нь бол нөгөө амар өвдөлттэй бараг мис ажилбар орж байгаа юм шиг тийм өвдөлт мэдэрдэгсэн бол одоо бол ямар ч өвдөлтгүй тийм авдаг болсон учраас ер нь бол бас хэрэггүй байгаа юм ахуулчвал зүгээр л юм байлээ. За тэгэхээр ийм тохиолдлуудад ахуулах шаардлагатай гэж байна. Актараа болон бойлны хооронд хоол хүнс их орох тохиолдолд за актараа шүдний ойролцох бойлонд өрөвсөл үүссэн тохиолдолд актараа шүд бүтэн болон хагас саацсан тохиолдолд одоо минийх шиг ингээд хагас урахгүй тий гажигцлын имчилгээний заалтаар актараа буруу байрлалаар ургах одоо ингээд шууд урагшаа ургаж нөгөө шүднүүдэд төрөх эсвэл аргашаа ургах юм уу аргашаа ургах гэж байд юм бол хүн болон мэд. За актараа буруу байрлалаар ургах ийм тохиолдлуудад бүгдээ авах боломжтой. Тэгээ хүүгүү зээлээр бүх төрлийн ап ашиглан 4-6 хувааж төлөх боломжтой. StarPay, Pocket, Son, Pocket Zero, Simple Pay, Tok гэсэн одоо төлбөрийн нөхцлүүдээр авах боломжтой. Тэгээ манай Ortomed болохоор яг Ignite биш дээ Ignite-ийн зүүн талд нь Riverville хотгонд байрлаж байгаа. Тэгээ хоёр салбартай. Яг тэр хотгон дотроо хоёр салбартай. Нэг нь VIP салбар, нөгөөх нь нөгөө салбар нөхгүй. Тэгэхээр хоёр очиод олчин яг нүүрэн талдаа хоёлаа урагшаа харсан чиглэлтэй байрж байгаа. Тэгээ Ortomed-ийнхэндээ 5 дугаарын турш бид бүхэндээ хамт байсанд маш их баярлалаа. Шүдний талаар олон юм чи угаасаа хүний шүдийг хардаг их чухал гэдэг. Шүд тийм ээ уулзах чийсэн шар шүдтэй муу хүн нэртэй тэгэл юу үстэй тий ер нь бол тий шар шүдний тухай бид нар ярьсан үнсэлцэжсэн чинь мах гарч ирсэн тухай ярьсан. Анхлуу нэг залууд үнсэлцэжсэн ч өчтөрийн мах гарч ирсэн гэсэн. Ихрүүлээ өөрийнхөө түүхийг хэрэгсүүлэх үүдэрч чигээд хараад юу яриад байгаа. гинт бодож явахгүй одоо үнсэлгээний залуу очоод. Тэр яг аим шиг дүг ярьж тэгвэл яах вэ нахаа. Тэгвэл чам тэгвэл яах юм. Юу эмхтэй үнтэй үнсэлгээдс өөдөөс ихэрчүүлөө. Тэг бууз. Тэг бууз үнэтэй те. Цагаасаар нэг өсөл байхгүй болох байлгүй нэг үнсэлт хүслүү. Тэг нэг тухайн үед тэгээд нэг буцаж явчаад дахиж нэг төрөнгүүт нь очтой. Аашаа явах гэдэг. Үгүй тэр авир тэгээд байж өнөр би хавтлаа тэгээд хаач өсөлцөх гэдэг. Зүгээр л хааж яах. Хавцчихсан шүү явж байгаа байшин тойрсон босож ирээд. Тэр нэг охин ингээл шууд урд ингээл гараад охин ч юм мэдгүй их ч юм мэдгүй өвл байсан. Одоо 3 сарын жигэнд үг. Урд гарч ирээл тэгэл алхаж байгаа бүр амар чам 3 унгасан заяа. Тэгэл эргэж харахчгүй заяа. Яаж эргэж харах юм бэ? Үгстэй. Тэрний өмнөхөн би нэг юу оролцсон бичүүд биш нэг чанел руу юм оролцсон байсан байхгүй юу. Тэр нь болохоор хүн хараал 2 унгаал эргээл 1 унгаал эргээл харсан чи 2 охин гэл тэгсэн байхгүй юу. Тэг хүн чинь эргэж хардаг байхгүй юу. Уг нь ингээд өмнө ч юм уу дараа ч юм уу тэр охин бүр юу ч харахгүй ингээл амар чан 3 унгаал тэгэл чигээр ингээд. Би л лав унгасан бол бас эргэж харахгүй. Чөө чигээр эргэж харахгүй зүгээр чигээр алах юм шүү гээ. Унгачаад эргэж хараад царайгаа харуулж өгдөө. Октод яаж унгах вэ ер нь? Яа нөгөө тийм чимэг унгаас өгснөхийн нэг л чимэг унгаас гацраа татчихаа. За тоглосон. Тэгэл эхний болзон дээр шууд унгалцаал ингээд шууд ингээд нэг мэдэрмээр байгаа юм тийм. Мэдэрч хаашаа ингээд. Би унгаа. Зүгээр чимээ ач дунгаж болно. Энэ бол сейф зон. Унгааш. Та нар хажууд эмгтэй хүн унгахыг юу гэж боддог вэ? Хүн штэ тэр. Тэгж боддог. Тэг яг хүн штэ гэж бас хүлээж авдаг хүмүүс байд юм шиг л штэ. Юу вэ? Тэг цэцгээр унгахт. Харин тийм нэг тийм унгахт ингээд цэцэг дэлбэлдэг гэж бодчих би. Яга утаагаад. Салын алаа. Бид нэр ч бас хүн штэ гэдэг. Штэ. Тэгээ хүн гэдэг нь би тэр төсөөллөөрөл байдаг. Би тэр төсөөллөө хийж идмээр байна. Тийм босууд байдаг тийм. Би нөгөө гар марандаа гэж угаснаа нүүр мөр. Тэгснэ хамгийн авир нь найз охин нь хүртэл ингэж ингэдэг гэх тийм ийм босууд байдаг штэ. Юу л тэр нэг амир ярихтай амир инээж ярддаг босууд байдаг ш тийм. Цохиж ч юм уу гэдэг. Инээлэрээ. Би штэ. Ингээд. Би саяж байгаа ч яваа цохиж. Энэ явандаа жоохон даралтай байсан санагдана. Манай ээж тийм байхгүй юм ярахаар ингэ. Инээгээл хүн цохиж инээгээд манай амир ч гоё штэ. Хажид хүнээгээ дарамтаад байсан санагдаж байна. Хамраа янзлуулсан эргэтэн юм байвал яах вэ? Мэдгэж чинь үү? Яахав тэгэл өөрийнхөө тэгэл хүсэл сонирхлоор л тэгсэн. Сормос илгэсээр
Сагал. Надад хараад уруул ингээд хийх зэрэгтэй юм байвал бас жоох юу За баха. яриач тийм. Юу тийм байга филер шахуулах гэлөө. Тийм филер шахуулсан зэрэгтэй юм бол эвгүй үстэй. Тийм филер шахуулсан байд юм уу? Байгаа ах. Байгаль таас тий. Чи ер нь тийм үйлчлэгэнд орчинагдчих жоохон сонь тий. Тийм. Урууландаа фильтр шахуулаагүй тэгээд жижигхэн уралтайс чи яах. Эсвэл уруул нэг амар хамаатай юу ер нь. Хамаатай. Хамаагүй. Гол босч шүү манай нэж байна. Гэтэ ер нь бол тийм гоё уралтай том уралтай хүнтэй үнэлцэх гоё шүү дээ. Танаас л тэр чинь сайхан гүгөөд авч урал байгаа. Гүгөө тав номж шиг чи юу вэ? Англиар тэндээс нь гэсэн чинь ингээд дарааж байгаа. Ингээ ороолоо шоог сороод Аа төснө үү? Хаврах хөөрхөн үү? Мууч яа хөгжлөхгүй байгаа юм шиг. Чи чиний яг ярьж байгаа ингээ бодоод төсөөлөө үзсэн. тийм уусаа бүгд л үнэн л баймдал дээр болдог л зүйлс юм чи тэг. Одоо сүүлийн 5 дугаараас англиу маань одоо ингээд Бүр үсэн зайлуулах гэдэг юм та ер нь. 2 сар явж байгаа. Тийм байлгүй дээ. Англиу маань одоо ингээ 2 сар явж байгаа. 2 сар би юу хийх вэ guys? Бүгдээрээ бас энэ доор бичээрэй. 2 сар подкаст хийх үү, хийхгүй байх уу? Англиуныгаа хүлээх үү? Дундуур нь цочин хост аваад дөрүлээ яриа сууж авах уу? Та бүхэн бас бичээрэй. Тэгээд юу гэж бодож байна? Хэнийг авах уу? Уянгаар уу бүгдээрээ Пүү ахын подкастад цочин хостоор ороод өгөөч гэж бичээд өгөөрэй. 100 100-аараа бичицгээе. Уянгаа ихтэй гадагш явцсан зү. Тийм. Англиун руу хурдан ирээрээ гээд private messenger бичээд өгөөрэй. Чи хаашаа явж байгаа? Тэрэн. За зүгээр жоок шүү. Яа энэ бүр Зам юу? саваах юм аа. Аа, чи савцсан. Ойлголоо. Чи савцсан. Хонтоо бол ойлголоо гэж байсан. За цааш шүү дээ. Оо. Филиппинтэй явчих. Филиппин. Англи нэр сургалтаар. Nice. Филиппиний модулд яаж орилдог вэ? Филиппин. Филиппино. гэдэг. Тэр ихтэй бас яг нөгөө нэг л удаа ойрлох боломжтой. Болохоор Тэгээ ингээд амар Сүүлийн манай мис амар гоё ойрлцсан мэл ч тээ. Тийм. Монголиа. Тэр өчтөө сонголтонд Аа өрсөн. солонгос. Тийм байлээ шүү дээ. Өстой гоё ойрлцсан мэл. Тэрнийг авах айгүй Тэр өхнийг орлоо л та. За тэгээд бүгдээ бас айгүй удаа ярилцлаа. Манай хоёр зочин бас ядарч байгаа гэж бодож ингээ бодлоо ярих тахгүй тий. Бодлоо өөрөө ядарсан Харин тий өөрөө амар ядарсан зочтой. Манай хоёр бас айгүй их ядарч байгаа гэж бодож байна. Тэгээд олон зүйл ярмаар байсан гэдэгт найдаж байна. Бид нар тэгээд байнгын хост хайдаг. Тэгээд манай үзэгчид маань байнгын үлдэх хостоо шийддэг. Тэгээд хэрвээ та бүхэн мүүчийг дэмжиж байх юм бол 1 гэдэг мессежийг үлдээгээрэй. Манай нэжиг дэмжиж байгаа юм бол 2 гэдэг мессежийг үлдэхээр 2 гэдэг коммент хийээрэй. Тэгээд үздэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд англиунда бүгдээрээ сайхан аз жаргал бүгдээрээ хүсцгээе англиу маань чинь гаргаж өгөх юм шүү. тийм Одоо бай партиг нь хийж өгнө. Тэгээд англиунда бүгдээрээ бас амжилт хүсье. Англиун ирээл шууд англиар подкаст ийн. Hello everybody. My name is Anglo and I am from Philippines. I'm from Philippines. Манай Филиппин ингэдэггүй штэ л гээл. Хийсэн л охин. манай Филиппин дөр. Хийсэн л охин ирэх байлгүй. Тэгээд англиунда 5 дугаар бишээ 5 гинэ өнгөрсөн бүх дугааруудад байсан. Маш их баярлалаа. Хурдан ирээрээ, хурдан хоёлаа подкаст хий. Үздэг хүмүүс маань бас зочдын саналуудаа гоё бичээрэй. Ямар хуу дугаар болсон байна бичээрэй. Тэгээд оролцогчдоо ирсэнд маш их баярлалаа. Амжилт хүсье. Өрсөнд маш их баярлалаа. Мүжидээ уран бүтээлд нь айгүй амжилт хүсье. Тэгээд олон гоё хит дуу гаргацгаа гаргаарай. Full time болсон гэдэгт нь бас айгүй гоё баярлалаа. Жинтлэгтээсээ баярлалаа. Би сая тэгээд бодоо олгоод өгөөрэй. Нэжүүдээ бас арилжаанд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд олон улсад сайхан гарсан гоё. Арилжаачин болоорой. Тэгнэ. Трейдер болоорой. Тэгээд арилжаачин гэхээр муухан сонсох. Тийм трейдер арилжаач. Гоё трейдер болоорой. Одооч муугаа байгаа нь юу байгаа нь тий. Сайхан трейдер байгаа л гэдэг. Тэгээд орто мэдээхэндээ маш их баярлалаа. Та сүүлийн 5 дугааранд турш байлаа. Та хоёр заавал очиж шүднийхээ царилтыг хийлгээрэй. Тэгнэ заавал би хэлгсэн байгаа. Өстой гоё харагдчих. Үнэрт ямар ч өвдөлтгүй. Сэлэрээд байгаа. Сэрэг болохгүй. шүр үнэртчихээ. Тэгээд бүгд бас орто мэд дээр очиж үйлчлүүлцгээгээрээ GGI Beauty Plus-ында баярлалаа. Байнга оролцдог. Тэгээд өнөөдрийнх нь бол маш үр дүнтэй бүтээгдэхүүн байна. Orange brand маань маш ямар ч олон сайхан бүтээгдэхүүн тийм. Тэгээд таартай бэлгээ ингээ өгье доо. Та хоёр ингээ мистэй байнга цацж яваарэ. За баярлалаа. Тэгээ бүгдээ дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баяртай. Нүд
Бодож штэ. Гэлбам. Та дуул та. Үштэй мэд. Та өөрөө ямар сони дуу шиг биш хэлчихэд нүд Нүд гэхэр чи хин дуулдаг. Нөт. Нөт. Зүрх юу лээ? нүд гэлбам. Мэдхгүй Хурцхан. Мэдгүй мэнэ. Та нэг Мэнэ. өөрийнхөө нэг үеийн За, зов тэгвэл. дуулчаад бид гур вигээ гэдэг юм чинь. Заавал дуу муу болох юм уу? Хитрхи Бад. Оо нана. Хитрхи бад болохоор унана. Тэнгэрээс дурлал руу унана. Би чам руу унана.